сайн байцгаана уу? Ихэнх багш, судлаач, багштраа. Багшийн хөгжил хэлэлцүүлэг, багшийн хөгжил түүний хөгжлийн талаар, хөтөлбөрийн талаар хийгдэх хэлэлцүүлэг маань гэж байна. Тэгэхээр энэ удаагийн хэлэлцүүлэгт бид нэр дурдсан элбэгч нарын, багш нарын хэд хэдэн санаа бүхий асуудлыг нийтээр хэлсэн юм аа. Учраас хэлэлцүүлгийн явцад микрофон нээлттэй байна. Нээлттэй байгаа учраас санал бодлоо төлөвлөлөө хэлж нийгэмдээ хуваалцахыг уриалж хүсэж байна. Монгол Улсын боловсролын 2006-аас 2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө багшийн хөгжил хөтөлбөр хэрэгцээр яваалаа. Монгол Улсын болон дэлхийн дахны багшийн хөгжлийн чиг хандлагыг бидний танилцуулахаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн боловсрол эрхэлсэн тэргүүний захирал активч доктор Сүмбэр Зул багшийг тайзнаа авч байна. За энэ хэрэгцээсэн багшлахаар өнөөдөр амгалан айтгая. Тэгээд саяхан Азийн хөгжлийн банкны дээд усны шийдчил гэж төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд тэр төслийн хүрээнд сургуулиудыг хөгжүүлэх, багшийн хөгжүүлэх чиглэлээр цаашдаа юу хийх юм бэ гэдэг талаар онцлог ярилцсан. За тэгэхээр энэ дээд усны шийдчил төслийн хүрээнд үндсэндээ нэг 4 сургууль сонгогдсон байна. Монгол Улсын сургууль, манай сургуулиудаас за хоёрын сургуулиудаас Отхон дэнгэрийн сургууль, Идэр дээд сургууль гэсэн энэ 4 сургууль сонгогдоод тэр багтай хамтарч ажиллаж одоо сургууль судалгаа санхүүжилт засан бол энэ чиглэлээр тэднээс зөвлөгөө авч ажиллахаар ингэж тохирсон. За миний энэ танилцуулах гэж байгаа зүйл маань олон тэрэн дээр манай сургууль цаашлаа багшийн хөгжлийн чиглэлээр за сургах суралцсан чиглэлээр багцны чиглэлээр ер нь юу хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа юм байна гэдэг танилцуулсан байна. Тэгэхээр энэ удаагийн стандартд танилцуулъя гэж хэлсэн юм. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа манай Америкийн шишмар үндэсний сургууль Азийн хөдөлгөөний бүсийн шилдэг анхны зүүн сургуулийн төвшин очиё гэсэн энэ зорилттой байсан. Нэгэн үндэснээс тийм өчигдөр шаардсан энэ зорилттой анзаарлаа байна. За энэ хэрэгжих бүрэлдэхүүн бид өдөр төцөөлөлөөр 2018-аас 2024 онд манай сургуулийн хөгжих төлөвлөгөөг тавьсан тарих мэдж байгаа надад зэрэг цогцолцоос юм санахгүй. За тэгэхээр энэ гол стратегийн үндсэн 3 зорилт байна тийм ээ. Өдөр сургалтын чиглэлээр хоёр нээлттэй сургууль, за судалгааны чиглэлээр шилдэг, за энэ сургуулийн доктортой байдаг ийм сургууль явуулсан онцгой 3 стратегийн зөвлөлтүүд байж байгаа. Тэгэхээр бидний цаашлаа хийх гэж байгаа ажил маань Азийн хөгжлийн банкны дээд усны шинжлэх төслөөр хамтран хийх гэж байгаа ажил маань манай энэ зорилгыг хэрэгжүүлэх нэмэлт байдлаар тэгээд дэмжих чиглэлээр үүрэгтэй ажиллаад төлөвлөгдсөн байна. За мэдээж шилдэг сургууль, нээлттэй сургууль болохын гол үндсэн гол цөмөн тийм ээ. Одоо багш зүүн хөтөлбөр хоёрдог гэсэн биенээс хамааралтай, биенээс тусдаа үйл ажиллах энэ зүйлээр бид нөлөө харж байгаа. Мэдээж энэ сайхан сургууль барилга ангиталтай байж болно гэдэг тэнд ажиллах багш нарын шилдэг байж, хөтөлбөрийн шилдэг байж, суралцж байгаа оюутан суралцах чадвартай байж бидний зарим байгаа тэр зорилгод өрнө гэдэг нас бид нар багшийн хөгжил, хөтөлбөрийн хөгжил гэдэг илүү их анхаарал тавьж ажиллаж байгаа гэдэг. За тэгээд энэ захирлын тушаалаар одоо ажлын хэсэг байгуулагдсан байна. Азийн хөгжлийн банкны үндэсний шинжилгээс хамтран ажиллах. Үндсэн одоо хоёр дэд хэсэгтэй нэгдүгээр сургуулийн хөтөлбөр багцны багшийн хөгжил, хамтын засгийн санхүүжилт туршилт. Үндсэндээ манай сургууль олон дотор хөтөлбөртэй одоо тийм засгийн тийм хэлбэрээр одоо туршилтанд орохоор ингэж хэлж байгаа бол одоо олон төрлийн телевизэд шиг тийм одоо өдөр тутмын хөгжлийн шийдвэр явуулж байгаа тийм төслүүд орохоор ажил хийж байгаа.
За ялангуяа өнөөдөр бидний ярих гэдэг сургалтын өдөр багцаагийн тогтсон багшийн үйлчлэлтэй үндсэн одоо 3 чиглэлээр одоо тогтож ажлынсаа ажиллаж байгаа. Засгийн санхүүжилтийн байгууллагын ийм чиглэлээр ажиллаж байгаа. За сургалтын хөтөлбөр суралцахын ажиллагаа чиглэлээр бид нар цаашдаа юу хийх гэж зорж байгаа вэ? Хамгийн түрүүнд сургалтын хөтөлбөрийг болсон болж чиглэж байсан. ийм одоо ажил. За ялангуяа энэ дээр том хүмүүс жаа бид нар амгаалал боловсролын төсвийн үйлчлэлийн дамжаа гэдэг хэлсэн байна. Тэр дугаар хүмүүсийг төлөвшүүлэх тэр одоо харилцааны соёл тийм ээ. Бидээс энэ ур чадварыг хөгжүүлэхэд энэ чиглэлд болсон хөтөлбөр болсооч энэ сургалтанд авлаа гэсэн. Ингэснээр одоо оюутны бидээс оролцох шийдвэр гаргах болон одоо энэ чадварыг сайжруулах гэж ийм үрдүн хүлээж байгаа. За нөгөө бас одоо сургалтын бас нэг зүйл маань Азийн хондлын анхны холбоо замын Сингапур төртэй апнекэд энэ одоо байгууллага шалгууруудыг хэлээд оюутны хандлага төлөвшөлт үүрэг үйлгээний аргачлалын өснөө яаж нөгөө талаас бас багшаагаа бид нар онлайн үнэлэх энэ системийг ерөнхийдөө бий болгоод одоо сургуулийн вебсайт дээр ч юм уу одоо нэг байдлаар одоо нэртэй байж байгаа тухайн орчуулгад болохоор оюутан чөлөөтэй нэрсэн харагдахгүй байх тийм ээ. Ийм боломжийг яаж хийж байгаа. За тэгээд өөрийн нэгдсэн ажлын сурах чиглэлээр бас ажиллаж байна. За гэхээр дотоод хэмжээ за дээрээс сургалтын бодлого зохицуулалтын газрын үйлдвэрийн төвийг бий болгож бидний шалгалтанд хэрэгжиж байгаа кейсүүд үйлдвэрийн арга барилын боловсрол боловсрол бидээс хөдөлгөөний чиглэлээр болж яа гэсэн ийм ажлыг төлөвлөж байна. За дараа нь бас орчуулгын холбоотой нэг зүйл сургалтын технологи сайжруулах ялангуяа зайн сургалтын төлөвлөлийг харж байгаа хүмүүс одоо нэг сургуулийн урт талд 3 дахорт энэ зайн сургалтын төвийг бид төлөвлөлийн байгууллагын санхүүжилттэй төлөвлөлөө бий болгоцсон байна. 3 одоо өдөр байгаа тийм ээ. Дахин дөрвөн байгууллагын сургалтын шууд харьцаа. Өөрөөр хэлбэл эндээс тэмдэглэн оюутан лекц биш бүрэн боломжтой болсон. Тэгэхээр бид нар цаашдаа энэ бас өдөө бас хавар сургуулиуд дээр бүлэхгүй сургуулиуд дээр байгаа лекцүүдийг одоо нэг болгоод нэг цагт зэрэг нэг уншиж байгаа. Тэр боломжийг бас одоо гэдэг байдлаар энэ зохиолын асуудлууд энэ одоо бол яг хичээлээ яаж хийх вэ? Зайн сургалтын ашиглах лекцийг яаж унших вэ гэж боддог юм. Тэр тал дээр бас яг Берний сургуулийн хоёр профессор ажиллаж явсан байгаа. Бас манай зарим багш нар болсон байх гэж бодож байна. За энэ сүүлийн 2 жил одоо бидний нэлээд олон хөтөлбөрүүд шинжлэгдсэн. Агаарын хэмжээлт нөр амьсгалын чиглэл загварсан гэх юм. Тэгэхээр тэрэн дээр ялангуяа нэр анзаарсан юм юу гэхээр тухайн одоо нэрсгээ чиглэлээр нэлээд ягцсан. Ийм байдлыг ажиллагдсан. Тухайн одоо хүний хэмжээр илтгэж байгаа юмнуудад нийгмийн чиглэлийн асуудал болж байгаа бол тийм ээ. Тэр нэр ялангуяа нийгмийн сүрэн одоо зөвөөс тодорхой хэмжээний санал гаргаж ирсэн. Яг тэр ажлын тодорхойлтын дээр гараад ажил өрхний хүмүүс хүмүүстээр асан босны ажил энэ ч ажлын тодорхойлох хамгийн нийгмийн хүмүүсийн ажиллаж байсан. Бид нар энэхийн тусам хүмүүсийн нөлөө анхаарсан юм. Тэгэхээр гэх мэт энэ интеграцийг яаж хийх вэ гэдэг санаанаас бид нар ариун хийж зөвлөх байхад амарч ажиллана гэж. За дараа нь бас сургалтын холбооны бас үндсэн сургалтын асуудал байна. Тэгэхээр энэ дээр одоо зарим одоо биеийн сургалтын хүлээн зөвшөөрөх юм уу тийм ээ. Тэгээд энэ асуудал бас нэг юм байна. Тэгэхээр редакцийн зөвлөгөө одоо нэлээд одоо чамаар журналист аян одоо гадны зөвлөгөөтэй хазарч ажиллаад тэр одоо сургалтын тухайн одоо бизнес судлахад 5-аас 10 жил тогтвортой байхдаа ямар сургалтыг яаж сонгох тэр арга барилчлаа бид нар тодорхой хэмжээгээр оройд энэ тухайн бизнес болгох одоо үндсэн болон нэр зохиолчдыг гаргаж ирээ гэсэн ийм одоо зөвлөлтөд тавиад ажиллаж байна. За нэг багцааны тогтолцооны хувьд бол бид нар яг нэг хэмжээний багцааны тогтолцоог хүртсэн байна. Гэхдээ та бүхэн мэдэх юм тодорхой хэмжээгээр энэ бүрэн утгаар хэрэгжүүлэх маань одоо багшаа өөрөө сонгодог хичээл одоо хичээлийн хуваараа сонгодог өөрөө сонгох боломжтой гаргацсан байх хэрэгтэй гэдэг. За дээр нь өөрөө сонгосон чиглэлээр сонгон солилцох энэ боломжийг өөрөө хангасан байдаг. Ингэж одоо багцааны тогтолцоогоос тодорхой хэмжээгээр орлоо гэж хэлдэг. Харцангуй энэ асуудал манай сургууль дээр бас одоо шаардлага учраас өөрөө тодорхой нөхцөл байдал асуудал. Тэгэхээр бид нар цаашдаа байна.
энэ вакцины тогтолцоонд орж байгаа ялангуяа сонгуульд шиг тоонд багш сургууль тогтолцоо хөгжүүлэх энэ чиглэлээр бас дараагийн ахлаад нэгднэ. Энэ ялж байгаа нөхцөл маань үндсэндээ ойрын 18 сарын хугацаа байсан. Тэгээд өсвөр шилжих туслах өнөөдрөөсөө 18 сар гэх юм нэг юм байна гэж. За дараа энэ шумс бидний өсвөр шилжих туслах нөлөө хэрэгцээ юм байна. Өсвөрийн зэргийн вакцины хэмжээгээр тооцоолох зарчим мэргэжлийн онцлогтой үйлдэл хийж байгаа. За манай үсрэг хэлбэр хэмжээ хүний хэмж, уламжлалт хэмж, за нуур шүтний хэмж нь 200 шахсан. Тэгээд 200 орсон юм кредиттэй байдаг. Кредитийн багтаамжаар нагуулын тооцоод үзсэн юм бол докторийн хэмжээс бол дүүргэсэн шиг 120 жиж авах бакалавр тэрэн дээр 30 нийтэд 150-аас доош мастер гэдэг чинь. Гэтэл их хүмүүс олж байгаа хэмжээ. Тэгээд яг вакцины зарчмаар аваад үзсэн юм шиг өндөр аваад олж байгаа учраас төсөө авчтай хаваа хэмжээс төсөө авчтай мастер зэрэгтэй төгсөж байгаас нэ гэдэг санамж тавиад энэ талаар хамтраалаа. Энэ зөвхөн тэр ухштай бид нас судалж байна. Тухайлбал одоо их талаас програмын үсрээд профессорээс болоод байгаа юм. Яг бидний хуулж авчирсан энэ блогын теорик curriculum маань одоо төгсгөл мастер зэрэгтэй төгсөж байгаа. Тэгэхээр мөн шалгал одоо тэрийг бас мөргөөс үлдээд байна. Нэвтрүүлэх юм одоо зөвхөн ажиллаж байна. Ачаа. За, машин хурцлын чиглэлээр байна. Одоо шалтгаан нь зөвхөн модерн хийж байгаа. Багшийн хаалт шийдвэр дэвшдэг. Тэс хонцоо харцаа орч чадны дэвсгэр чиглэл болон долоо тогтцааны төлөвлөгөөний хувьд хөлсөн шиг төлөвлөж онцлог бас гарахаар зөвхөн ажиллаж байна. Мэдээж тэрийн авсан дараа бид манай анаас бүрдээ хүртэл хөгжиж стратеги төлөвлөлт хэмжээ төсөж байна. Тэгэхээр манай 24 хүртэл стратеги төлөвлөлтөөс яг өнөөдөр батлаад огт хөдөлгөөний зүйл биш. Жиг явцад тодорхой хэмжээ коррекц хийж байгаа. Тэгж хөдөлгөөн байх ёстой зүйл. Энэ үгнээсээ бид бас нэг их чиглэл тусгаж өгнө гэсэн юм бодолтой байна. За машин зэрэг зэрэгсэн гарын авалгын үсгэж ирлээ. Ялангуяа дадлж багш профессор машин ажиллагаа хийх цаашдаа карьер хийх юм шаардлагатай болох энэ чиглэлийн одоо тодорхой хэмжээний заавар зөвшөөрөл заавар тодорхой хэмжээний болгох гэсэн үгтэй. Манай техник хэсгээр багш нар үүсгэж байгаа зөвцөө баг. Тэгээд тодорхой калькуляц хийх боломжтой нэ гэж үзэж байна. За багшийн өөрсдийн дэмжих чиглэлээр мэдээллийн сан бий болгож багшийн хамтан ажиллаж тэгвэл урьдчилан санал зөвлөлтөөр дээр дэмжих шин санаачлаг менторыг авсан нэвтрүүлэх алхмуудыг одоо наацсан үйлчлэгийн эзэмшүүлэлтэд хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөлт суулгаж байгаа. За үүнээс бид юу хийж байгаа вэ? Багшийн хамтан дэмжлэг үзүүлэх дотоод мэдээс чадах бүрднэ гэж харж байна. За дараа нь янз бүрийн сургалтууд ялангуяа наацсан үйлчлэгийн хамтан төслийн хэрэгжил ирсэн цаас маш олон сургалтууд зохион байгуулагдав. Эндээс ч гэсэн тодорхой хэмжээний сургалтаар авчирч та бүхнээс сургалтуудыг явуулах бодолтой байна. За ялангуяа онлайн багшийн үйлчлэгийн чиглэлээр тодорхой олон сайн экспертүүдийг урьж сургалтыг явуулахаар ингэж байна. За дээр нь багшийн сургуулийн заахаар зүй суралцгүй тэмцээн үлгээний аргууд хөтлөр өсвөл харилцаа технологийн дэвшил сургалтын ашиг харилцан чиглэлээр одоо сургалтуудыг зохион байгуулж хөтлөрөд боловсрол хийж өгөх энэ чиглэлээс ажиллаж байна гэж төлөвлөж байна. За дараа засгийн статус төлөвшлийн чиглэлээр онцлог 6 ажил хийгдсэн байна. За засгийн чиглэлээр яг сургуулийн эрдэм шинжилгээ сургуулийн үйлчилгээ үйлчлэгийн гүйцэтгэх хөтөлбөр зохион байгуулалт инженерийн төрөлхтний орчуулгын зөвлөлт тодорхойлж боловсрол хийж өгсөн. Энэ чиглэлээр за гадаад улсын зөвлөлт даатгал Тачиг аль чиглэлийн асаа стандартыг хэрэгжиж явах гэдэг бас зөвшөөрж ярилцсан байна. За бас сургуулийн дөрвийн олон нийтийн засаглалын замд нийцсэн байдлаар бас өөрчлөлтөөр ажил хийгдэнэ. За санамжлагын эрхлэлд бүртгэхийн мэдээлэл систем болсон болох. Өөрөөр хэлбэл оюутны төлбөрөө төлсөн цаг гэдэг суралцах эрхлэн нэгдэх тэр системээр бид байгуулах гэж хийж байна. За нөгөөх нь оюутны санхүүгийн хэмжлэг гэдэг бүлэг чиглэлээр бас
Үхээ боломжийг хайж байгаа. Тухайд та бүхэн мэдж байгаа өнгөрсөн жил сургуулиас 150 сая төгрөг аяатны тэтгэх зориулсан байна. Энэ нэг зүйл цаашдаа шалтгаан нэгдүүлж манай сургуулийн амжилтаар өнөөдөр тодорхой хэмжээний урагшаа гэдэг сургуулийн тэтгэлийг олгох энэ зарчим руу шигшээ гэж хэлж байгаа. За консультын чиглэлээр сургуулиас төлөвлөж байгаа ажлын төгсөгчтэй холбоотой нэлээд хүч хөржүүлээ. Тодорхой зохион байгуулалтанд гэдэг чиглэлээр бид өнөөдрийн захирлын зөвлөлдөөс хэлсэн. Тэгэхээр аймаг үйлдвэр тодорхой төгсөгчтэй холбоотой тамга тэмдэгтэй салбар хоруудыг байгуулна. Тэр хүний дээр энэ ажлаа явуулаад төгсөгчтэй холбоотой хүчийг сургуулийн урьдчилан ашиглая гэж ингэ шийдэж байгаа. Зохион байгуулалтанд ороо гэсэн ийм чиглэлийн ажиллагаа явуулж байгаа. За дээр нь та бүхэн мэдж байгаа манай судалгааны цэвэр лаборатори байгуулсан байна. Нэлээд хөрөнгө хийж авсан байна. Тэгэхээр энэний ашиглалтын өдрөлөө сайн зөвлөж манай судлаачдын тэмцээн нэлээд орчныг явуулна. Энд зөвхөн уурын шалгуур үндэс сургууль биш. Монгол улсад судалгаа хийж өгөх хэрэгтэй. Одоо хөрөнгөчтэй үсээд бид хамт энэ лабораторийн үйлдвэрлэлийн нээлттэй энэ зарчмаар төлөвлөлт сургуулийн хамтан ажиллаад цааш нь хөгжүүлээ гэсэн. Ийм чиглэлээр бид ойрын 18 сарын хугацаанд одоо дэвсгэрийн шинжилгээ ажиллагаа төлөвлөдөг байна. Ингээд авч үзэх юм байна. Хаалцсан байлаа. За, сүмжүүлэлт баярлалаа. Тэгэхээр хамтдаа шийдэх. Тэрсээ тайснаа ярьж байдаг. Ер нь сайн багш ямар багш гэх юм бэ? Тэгэхээр сургууль хүмүүжүүлэх ухаанд таарахын багш хэлж өгдөг, сайн багш зааж өгдөг, мундаг багш үлгэрлдэг гэдэг юм байна. Тэгвэл шилдэг багш гэх юм ямар байдаг талаар доктор, профессор Наранчин багшийнхаа лекцнээс харцгаая. Тэгээд тайз эндэртэй профессор Наранчин багш өгье. За баярлалаа. Та бүхэн цаг зав гарган хүрэлцэн ирсэн. Дэлхийн ангаахын боловсрал судлал 1980-ад оны эхээс хөгжиж эхэлсэн юм түүхтэй байдаг. Манай улс орнч хүртэл 1990-ад оны дунд үеэс бас ангаахын боловсрал судлал гэж хөгжиж ирсэн байгаа. Тэгэхээр бид ч бас энэ сургуульд ажиллаж, энэ сургуулийн нэг эдис нь болж байгаагийнхаа хувьд дэлхийн жишээ төрж шилдэг багш болъё. Шилдэг багш болсноороо бид шилдэг сургуулийн нэгэнд орох бүрэн боломжтой гэдгийг хэлэх гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ 2014-15 оны хичээлийн жилд сургалтын бодлого зохицуулалтын газар болон олон багш нарын хүч хөдөлмөрөөр үе шаттай олон сургалтууд зохион байгуулагдсан байгаа. Тэгэхээр дараагийн илтгэгч нар өнөөдөр юу заах вэ? Бид цөм хөтөлбөр боловсруулахын тулд нийгмийн хэрэгцээ, суралцагчдын хэрэгцээг тодорхойлох чиглэлээр боловсролын судалгааны талаар нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш хандмаа юу заах нь их чухал. Багшийн удирдамжуулсан хөтөлбөр болох тухай ангаах ухааны сургуулийн багш өндөр. За хэрхэн заах нь бүр илүү чухал. Бид өнөөдөр teaching буюу багшлах гэдэг байсан бол өнөөдөр дэлхийн нийтээр энэ үгээс татгалзаад суралцах буюу learning method руу орж байгаа тухай энэ одоо сургалт хэрхэн зохион байгуулагдсан тухай ангаах ухааны сургуулийн багш доктор Бэвсрэн багш суралцах аргын талаар өнөөдөр зөвхөн оюутны дүн бол тухайн оюутныг үнэлдэг дүн биш, багшийг дүгндэг болох талаар сургалтын бодлого зохицуулалтын газрын арга зүйч Балжин юмнаар илтгэлээ танилцуулах болно. Мөн бид энэ сургууль дээр өглөө болон эртлэн босож өөрсдийнхээ мэдлэг туршлагаа хуваалцаж өглөөний хүн болсон тухайгаа бас энэ зөв бие ангаахын сургуулийн багш Цэнгэлмаас товчхон танилцуулах юм. Мөн багш мэрэгжил гэдэг ямар их утга учиртай мэрэгжил болох талаар нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Ариун Санаагшул танилцуулнаа. Тэгэхээр бид сүүлийн олон жилүүдэд 1990-ад оны дунд үеэс Spices загварын тухай ярилцаж хэрэгжүүлсээр ирсэн. Тэгэхээр миний танилцуулах ихтгэл бол өнөөдөр бид хийж байгаа үйл ажиллагаанд хамт оруулахын тулд дэлхийн нийтээрээ баримталж байгаа энэ загварыг
хэрэгжүүлж эхлэх байгаа талаар цаашдаа юун дээр анхаарах талаар товчхон танилцуулах гэж байна. За сургалт хэрхэн явагдсан, ямар сургалтууд болсныг та бүхэнд онлайн семинар болон мэдээлэлээр илгээсэн учраас маш товчхон энэ загварын талаар танилцуулахаар бэлтгэсэн байна. Хамгийн түрүүнд бид сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр оюутан төвтэй сургалтын талаар ярьж байна. Сүүлийн 7 хоногт бас энэ Азийн хөгжлийн банк, дээрээс нь Австрийн эрдэмтдийн дээд боловсролын шинжилгээний энэ сургалт семинарт сууж байхдаа Монгол улсын дээд боловсролын байгууллагын багш нар бүгдээрээ өнөөдөр энэ талаар маш өргөн цаг хүрээтэй хөндөж багшаа яаж хөгжүүлэх үү, хөтөлбөрөө яаж хийх үү гэдэг олон талд үйл ажиллагааны суурь оюутан төвтэй сургалт. Тэгэхээр энэ дотор бол оюутан өөрсдөө хичээлээ зохион байгуулах юм. Бидний олон жил ярьсан жижиг бүлгийн сургалт, тохиолдолд суурилсан, асуудалд суурилсан, төсөлд суурилсан, багц суурилсан сургалт гэдгийн цаана болгон онол явж байгаа тухай бид бас ярилцаж байна. Нөгөө талаараа оюутан төвтэй сургалтын хамгийн гол чухал зүйл бол өнөөдөр нийгэм биднээс шаардаад байгаа харилцааны өндөр ур чадвар, альва асуудлыг тодорхойлох, эргцүүлэн сэтгэх, шийдвэр гаргах, бие даах, альва одоо чин сэтгэлээс хандах, цаг баримтлах гэсэн хөв хүнтэй иргэнтэй холбоотой олон асуудлыг энд бас хөндөх ёстой юм байна. За суралцах чадрын хувьд бид бие даа суралцах гэдэг дээр Блумын таксономи онолыг энэ хичээлийн жил маш олон өргөн цаг хүрээтэй ярьж багш нараас сургалтандаа хэрэгжүүлж эхлэв байна. Цаашдаа бид багш нараас гарч байгаа нэг самд нь багшийн хөгжил бол тодорхой хэмжээгээр илүү их тэмцэгцтэй явах боломж нэгтлээ. Багш хэдий ч нэг хичээсэн ч гэсэндээ оюутнууд маань суралцах чадваргүй боломжгүй маа гэдэг үгнээс оюутны хөгжлийн төв юм уу, оюутны хөгжил дээр илүү анхаарах шаардлагатай гэдгийг багш нар дуу нэгтэйгээр саналаас хэлж ирсэн. За цаашдаа бид оюутан төвтэй сургалт явуулъя гэвэл дугуй ширээний асуудал, дугуйтаа сандал, хилцүүлгийн өрөө, номын сан, нуугдын агуулгыг тодорхойлох ном, гарын авлага, үүнийгээ харилцах, хэрэгцүүлэх, багаар ажиллах олон ажлууд бидний өмнө тавигдаж байна. Сая Сүмбэрцэл профессорын хэлснээр Азийн хөгжлийн банкны 4 шалгуулсан сургуулийн нэгэнд орсныхаа хувьд дараагийн хичээлийн жилд бол энэ тал руугаа илүү ажиллах бүрэн боломж бидний өмнө нэгдэж байна гэдгийг хэлэх гэж байна. За дараагийн Spices загварын P буюу асуудал суурилсан сургалт гэдэг нь өнөөдөр нийгмийн хэрэгцээнд бид мундаг эмч нарыг бэлтгэдэг гэдгээрээ онц тавих, эмчилгээ хийх гэдэг байсан бол өнөөдөр зөвхөн Монгол орон төдийгүй дэлхийд дахнаа нуугдмал хөтөлбөрийн тухай ярьдаг болсон байна. Өөрөөр хэлбэл бидний мэргэжил юугаар төгснөөс нь үл хамаарч сэтгэгдэл үлдээдэг энэ мэргэжил учраас хичээлүүдийн уялдаа холбоо хэвтэй босоод тэмдэглэх, хүн болж төлөвшөх, хүн бүр адил бие сурдаг, зарим сонсоод ойлгочдөг бол зарим бичээд ойлгодог гэх мэтлэнгээр бид бас энэ хэрэгцээндээ үндэслэх зайлшгүй шаардлагатай болох. Онлын хувьд бид насан туршийн онол, оюутны төвтэй багшууд зөвхөн заадаг биш болсон юм байна. Чиглүүлдэг, дэм өгдөг, асуудлыг тодорхойлох, шалтгааныг шийдвэрлэхэд туршлагатай үндэслэж ажиллах ийм хандлага руу орсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд багш нарын баг байгуулах шаардлагатай. Тухайлбал яг өнөөдөр анхан шатуу 1-2 дугаар шатад ажиллах энэ тохиолдлууд удирдамж, гарын авдаг, цахим хөтөлбөр зэргийг боловсруулахын тулд багш нар баг болон ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн. За дараагийн бидний Spices загварын IB integrated гэдэг нь нэгдмэл хэдийгээр бид боловсролтод шилжиж маш том одоо шинжилгээг өнгөрсөн олон жилүүдэд хийсэн ч цаашдаа хэрэгжүүлэх арга зүйн нь бол бас их тодорхой байх ёстой. Тэгэхээр дахиад өнөөдөр миний заасан хичээлийн өмнө ямар хичээл ороод дараа миний заасан хичээлийн дараа ямар хичээл суурь болох вэ гэдэг нь өнөөдрийн багш нарын багийн үйл ажиллагаа нэгдэх шаардлага гэсэн байна. Анх дэвших тутам харилцаа хандлагын асуудал хурцаар тавигдах ёстой. Тийм ч учраас саяхан эрдмийн зүйлээр хилцүүлсэн хэсэгт 2 дугаар курсд харилцааны чадварыг мэрэгжлийн суурь ур чадвар хичээлээр 3, 4, 5-д сонгоны хичээлээр за 1-р курсд бол харилцааны ур чадвар гэсэн бие даасан хичээл одоо заадаг болсон бас энэ сургууль дээр том өөрчлөлтийн эхлэл тавигдаж байна гэсэн санаа. За онол гэдэг дээр интегрэтэд гэдгийн цаана баг гэж үгүй багаар ажиллах гэсэн бүхэл бүтэн онолыг багш нар суралцах шаардлагатай. Тэгэхин тул бид хэрэгцээний судалгааг хамтаараа ажиллая.
Дараагийн нэг чухал зүйлийг нийгэм суурилсан буюу community based гэдэг харамсалтай яг хатуу өмнөг хэлэхэд манай дадлага мөн төгсөө одоо хийж байгаа одоо онол дадлагын хичээлүүд хоёр илүү 3 дугаар шатлал дээр илүү багш нар маань байлж хийдэг бол өнөөдөр бас сургуулиас том шийдвэр гаргах гэж байгаа бас их саашаалтай. Өөрөөр хэлбэл шинэ залуу дадлagчигч багш нар дүүргийн эмнэлгүүдэд эмчээр ажилласнараа тэнд одоо үйл ажиллагаанд илүү оролцох хамтын ажиллагаа эхэлж байна. Нийгэм суурилсан гэдэг нь өнөөдрийн иргэд яг юу хүсдэг вэ? Эмчээс яг юу шаарддаг вэ? Урд нь магадгүй биднийг төгсөж иржсэн он жилүүдэд оншоо тавиулаад эмчилгээг бичүүлжээ сайн эмч гэж хэлэгдэж байсан бол өнөөдөр энэ бол биш болсон юм байна. Арай өөр өргөн цар хүрээтэй гэдэг онолыг бид өнөөдөр судлах ёстой. Ингийн тулд дахиад хамтаараа хэрэгцээ хамтын судалгаа. За дараагийн буюу электрик сонголттой гэдэг дээр бид зөвхөн хичээл сонгох талаар ойлгож байсан бол өнөөдөр багшаа сонгох, хуваараа сонгох, хүүхэд өөрөө арсбсаанаа сонгох хизээ яг ойлгодог хэсгээ илүү мэдэж авах юм боломжтой. Тэгхийн тулд энэний онол нь бол ердөө кредит систем. Тэгэхээр саяхан болсон дээд боловсролын шинжилгээд ихтэй сургуулийн эрдэмтэн профессор удирдлагуудын дунд энэ кредит систем багц тогтолцоо гэдгийн нэрийг хүртэл нэгдсэн болохын дээрээс нь бид энийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэе гэдэг нь энэ дотор нэг удирдлагын төвшин багш, оюутан, хуваар, хөтөлбөр, үнэлгээ, их сурвалж, номын сан төлбөр, багш нарын дунд чөлөө төрсөлтөө өнөөдөр зөвхөн би энэ сургуульд одоо ажиллах ёстой хуваараараа гэжсэн бол ажиллаж чадахгүй гэдэг энэ чөлөө төрсөлтөөний кредит системээр уламжлан явуулах бүрэн боломж нэгдэж байгаа гэдэгт сургуулийн эрдэмтэд ярьж байснаас нь тэлмээр. Тэгэхээр бид энийг бүрэн ойлгох ёстой. За дараагийн нэг чухал зүйл нь дистралалтай систематик гэдэг нь бол бид ердөө яг стандарт хичээлийн хуваараар явдаг байсан бол өнөөдөр кредит системд орсноороо суурьасаа мэдээ эхлээд онол, тэгээд семинар, тэгээд дадлага, онол практикийн уялдаа холбоо амьдрал дээр байгаа энэ олон энгийн зүйлийг бид хэлбэрхэн гэж бодлогоор хариуцлагатай бай. Эргээд бидний гол шийдвэрлэх зүйл бол эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд үндэслэн одоо суралцагчдаа дадлагжуулах өнөөдөр Монгол улс даяар удирдлага болон эрүүл мэндийн салбарын энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хамгийн их чухал тулгамдж байгаа асуудал нь сэтгэл төрсөн үйлчлэгээ байдаг бол бид хичээл мэргэжил олгонооос агуулгыг оруулах шаардлагатай. Тэгэхээр та бүхэн өнөөдөр бид өмнө сонссон мэдсэн зүйлээ хэлж өгдөг байсан байна. Түүнийгээ илүү тайлбарлаж өгдөг байсан байна. Тэгээд үлгэрэлдэг байсан байна. Тэгвэл өнөөдрийн орчин үед дэлхийн анхаахын боловсрол судлал илүү мэдээллийн энэ 900 оюутнууд маань илүү бидаа суралцгийн хүч дэм чадах юм бол та шилдэг багш болох бүрэн боломжтой гэдэг энэ онол өнөөдөр дэлхийн нийтээрээ яригдж эхэлсэн энэ цаг үед багш мэргэжлийн бахархал үнцэн нь төгсөгчдөөрөө дамжуулан Монгол хүндүрт хүргэж эрүүл мэндийн тусламжийн чанар тэгээд иргэн бүрийн сэтгэл ханамж өндөр авах юм бол анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн багш би энэ ажлыг хийж чадсандаа өөрөөрөө бахархах бүрэн боломж нэгдэж байгаа гэдгийг та бүхэн анхааран сойрхноо гэдгийг хүсэж байна. Ингээд баярлалаа. Шилдэг багш байх хүчийг хайрласан багштай баярлалаа. Ингээд анагаахын сургуулийн анагаахын сургуулийн бас биш юм аа. Анагаахын шинжилгээний үндэсний сургууль дээр асуудал суурилсан сургалт явагдаад нэлээд нөлөөлж байгаа. Энэ сургалтын хүрээнд нэлээд олон тооны багш нар байна. Энийг төгссөн. Ингээд анагаахын сургуулийн төгсөгчдөөс төлөөлж нэгэн мэдлэгийг та бүхэн зориулаад бэлдсэн байна. Ингээд асуудал суурилсан сургалтанд хамрагдсан анагаахын сургуулийн багш нараас та бүхэндээ зориулж өөрийн төлөөлөл болоод нэгэн алууны мэдлэг өгөх юм аа. Таасаа. За эрдэмтэн багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд дуулна гэж яг мэдээг байж байгаа. Гэт дуулж болохоор ингэж хувцсыг байгааг нь ойлгоно сте.
За нэг өөрийн нэгэн сайхан уран бүтээлээс дуулан сонирдуулъя. Анхны доктор Бямсүрэн та бидэнд сургалтынхаа нэгэн үлгэрийн жишээ байна. Загас барих аргын зал гэхгүй их загсыг нь өөрөө барих талаар хэлцүүлгийг явуулъя. За сайн байна уу? Та бүхний өдрийн амар амгалан гайхалтай. Тэгэхээр маш том маргааныг шийдвэрлэхээр гарч ирсэн
их хүндтэй, хариуцлагатай өөр номогдлоо. За тэгэхээр багшийн хөгжлийн төвийн төвөөс явуулсан жилийн хугацаанд 14-15 оны хичээлийн жилд явуулсан цуврал сургалтуудын 5 гарагийн сургалт болох суралцахын заах арга зүй гэсэн сургалтын төвтрээр ажилласан. Тэгэхээр бид энэ хугацаанд чухам юу хэлэлцээд, юу шийдвэрлээд, ямар дүгнэлтэнд хүрсэн талаараа маш товчхон та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр манай сургалтын маань энэ бол багийн ажил байсан мэдээж нарч богооч маань биднийг зөвлөж чиглүүлж байсан. Фасилитатор Цингэл Мавагш арга зүйчээр байгаль багш ажилласныг та бүхэн мэдж байгаа. Үүний зэрэгцээгээр манай хичээл тус бүр өөртөө хамаатай, өөрөө аль болох тэргээр илүүтэй суралцсан, илүү хүмүүст юм хийж өгч чаднаа гэж бодсон хүмүүсийг бид нар бас урьж тусгай зочин фасилитатораар ажиллаж ирсэн хэлэхэд таатай байна. Тэгэхээр бидний хамгийн ихний сургалт бид нар сургалтаа эхлэхдээ ер нь бид нар хинт хичээл заадаг юм. Тэрийг бид нар мэддэг илүү, тэрэндээ анхаарал хандуулдаг илүү гэдэг дээр насанд хүрэгчдийн сургалтын онлын талаар бичигдсэн байгаа. Тэгэхээр насанд хүрэгчд маань өөрөөр хэлбэл бидний ажилладаг оюутнууд маань биднээс юу хүсэж хүлээдэг, тэдний чухам хийн талаар бид ярилцсан. Тэгэхээр тэд бол тэдний суралцах онцлог бол маш их онцлогтой. Тэд бүгдээрээ тухайн асуудлаар өөрийн туршлагатай байдаг, тухайн асуудлаар суралцахдаа өөрийн зорилготой тохирсон хүлээлттэй байдаг. Тэгэхээр бид нар тэрийг харгалзан хэрхэн үздэг вүлээ, үзээд тэрэнд нь тохирсон аргуудаар сургалтаа явуулж чаддаг билүү гэдэг асуудал ярьсан. Түүний зэрэгцээгээр хувь хүний онцлог суралцах хэдийгээр тэр насанд хүрсэн хүн тус бүр хувь хүн ямар суралцах онцлогтой билээ гэдгийг бас харгалзан үзэх шаардлагатай мандгийг бол ярилцаж шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр мэдлэг бүтээх үе шатыг бид нар ойлгохгүйгээр энийг ярилцахгүйгээр сургалтын аргыг ярих юм шиг боломжгүй юм. Тэгэхээр бид нар аливаа зүйлийг анхнаасаа суурьсан нэглэлээр эргэн санах, ойлгох, тэгээд түүнийг хэрэглэх, үнэлэх, бүтээх гэх мэтчлэн энэ дээр үе шатад хүрэхийн тулд бид нар аль аргуудыг сонгох нь биднийг эдгээр үр дүнд манд хүргэж чадах юм бэ гэдэг тал дээр илүүтэй тулгуурлаж ярилцсан байгаа. Ингээ ярилцахдаа бидний хэрэглээдэг энэ олон аргууд маань өөрийн давуу болон сул талуудтай тэдгээр давуу сул талуудыг хэрхэн хослуулж чухам юуг хэнд хэр хэмжээнд хэрхэн хүрэх гэж байгаасаа бидний аргыг сонголт хамаадаг юмаа гэдгээ ойлгож тэрэн дээрээ санал нэгдэж авсан байна. Тэгэхээр энэ аргуудаас бид нар юу онцолж үзсэн бэ гэхээр лекцийн хараа тусна авч үзсэн. Энэ пирамид сүүлийн үед пирамид маань доош харцныг бид нар анзаарсан. Хэдийгээр бидний лекцийн арга гэж нэрлэдэг байгаа энэ арга маань суурь болж байгаа. Маш чухал арга. Энийг хизээч үнцний алдахгүй арга гэж бидний мэдээллийг асар их мэдээллийг хүлээж аваад мэдлэг болж өгдөг хувь маань ердөө 5%. Хэдийгээр харамсалтай их өчүүхэн санагдаж байгаа боловч тэр дээш нь явж байгаа тэр агуу чадваруудыг эзэмших юм маань суурь болсон хിവэрэл байгаа. Маш олон хүмүүсийг нэг дор цуглуулаад маш төвөгтэй мэдээллүүдийг нэг дор бид нар хүлээж авах боломжийг олгохоор өнөөдрийг хүртэл үнцэндээ алдаагүй арга учраас бид энэ хичээлийнхээ нэгэн сурал цогц хичээл болгож авч үзсэн байх нэ. Тэгэхээр лекцийг бид нар авч үзэхдээ зөвхөн энэ слайдын тухай яриагүй. Тэд бидэнд сонсогч бий. Тэд бид нэр лекц уншиж байгаа хүмүүс хэрхэн хэн яаж ямар хүн байх ёстой вэ? Тэгээд тэр сайхан агуулгатай лекцийг ямар орчинд хүргэх ёстой, ямар слайд, ямар техник технологиор дамжуулж хүргэх ёстой гэдэг дээр
бүх талаас нь авч үзэж өөрсдийнхөө санал бодлыг нэгтгэсэн байна. Бид нэг алдаа бол агуулгад анхаарлаа тавиад өгдөг. Аливаа нэгэн асуудлыг лекцээр өгөхдөө асар олон зүйлийг маш өндөр хэмжээнд өгчөж хичээдэг. Тэгвэл биднийг яг хэн сонсож байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй, тэр бүр их анхаарлаа хандуулахгүй гэх. Тэгвэл орчин үед бид сонсогчд юу хүсэж байгаа, сонсогчд бид юу хэр хэмжээнд өгч байгаагаа лекцийн агуулгыг чиглүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг бид бас мэдж авсан байгаа. За тэгээд лекц сонсснороо бид энэ маань бидний сэтгэл өгнө. Лекц сонсоод эндээс гараад ямар нэгэн ном худалдаж авахаар юм уу, ямар нэгэн номыг эргүүлж харахаар номын сан руу явдаг болохоор энэ бол лекцийн ач холбогдол гэдгийг ойлгож авсан байна. За дараагийнх нь учнаар эргээд ярьж та бүхэн харж байгаа энэ олон арга байгаа. Энэ бүх аргуудын бид давуу болох сул талыг бүгд ярилцсан. Хэд хэдэн удаагийн хилцүүлгээр ярилцаж өөрсдөө дүрд тоглож хүртэл үзүүлсэн байгаа. Зарим аргуудыг PBA, team-based learning гэдэг бид багц суурьсан сургалтаар маш том сургалт явуулж, багц суурьсан сургалт хичнээн ажилд ордог, хичнээн чухал арга болгохоор хүртэл мэдж авсан байгаа. За баярлалаа. За тэгэхээр бидний дөрөвт сургалт хичээл хандлага заах арга зүй хичээлсэн. Энэ хичээл тийм амар хичээл байгаагүй угаасаа сэдвээсээ ихтэй тамарт хэцүү санагдчихсан баг. Гэхдээ бид нар энийг их амархан хийж чадсан. Бид нар энэ хичээлийнхээ явц дандаа бүрт тогссон. Багш нар маань аливаа зүйл, аливаа чадварыг эзэмшүүлэхдээ бид нар яаж эзэмшүүлэх юм бэ гэдгийг асуудал дэвшүүлээд зарим нэгэн ухтгаануудыг хэрхэн өөрийнхөө хандлагаар, өөрийнхөө үлгэр дуурайлалаар яаж үзүүлэх юм бэ гэдгийг дүр тоглох байдлаар үзүүлсэн байгаа. Бидний байнга ярьдаг энэ сүүлийн үед танил болчиход байгаа нуугдмал хөтөлбөр гэж ярьж байгаа хийдэн curriculum. Энийн маань тэр нуугдмал хэсэгт бол бидний энэ хандлага заах арга маань маш их ач холбогдолтой байр сууриа эзэж явах юм байна шүү гэдгийг бас ойлгож авцгаасан байгаа. За тэгээд дараагийн нэг сонирхолтой арга бол бид энэ оюун ухааны зураг гэдэг аргыг ашиглаж сурсан байгаа. Эндээ бид энэ аргыг ашигласнараа бид сурсан, мэдсэн зүйлээ, сурах гэж байгаа зүйлээ оюун ухаантаа хэрхэн зэгсэж авч авах боломжтой байдгийг мэдэж авсан. Тэгээд энийг мэдэж авснараа манай зарим багш нараа бидний хэрэгжүүлээд ирсэн хэд хэдэн тэнхимд, цусны тэнхим, хэд хэдэн тэнхмүүдэд суулган тэнхимд үзүүлэлт бий болсон байгаа. Mind map-аар хийсэн үзүүлэлт тэрний ажиллах зарчим бол өдөө их амархан. Эхлээд толгойдоо бодож дүрслээ тэрийгээ зураг болгож буулгах. За ингэж буулгахдаа хэд хэдэн зарчим баримтыг манай багш нар сурсан байгаа. Тэрний өдөө үг биднэрт маш чухал, хэлбэр дүрс маш чухал. Хэрвээ бид аливаа нэгэн өвчин эмнэлзэн хичээл байгаад аливаа нэгэн өвчин эмнэлгийг нэг л mind map-ийн зурагтаар зураа сурчих юм бол ердөө ногоон өнгийг харангуйтаа энэ италог гэдгээ тогтоочно. Шар өнгийг харангуйтаа тэрнээсээ цаашаа дандаа батгинээс явж байгаа гэдгээ хөөгөөл яаж сандарсан үедээ дэвтрээ эргүүлээд тэмдэглээ эргүүлээд харахад энэ амархан ийм арга байдлыг мэдэж авч энийг хичээлдээ ашиглаад оюутнуудаа зааж хэрэгжилж өгсөн байгаа. За үүний дараагийн асуудал бол Scorpio. Бид нар зарим нь сонссон байх гэж бодож байна. Энэ аргыг бол Сидней сургуулийн профессор гаргасан юм арга байгаа. Манай сургуулийн их эмэгтэйчүүдийн судлалын тэнхимээр энэ аргыг хэрэгжүүлээд төсөлд хэрэгжээд эхэлж байгаа. Энийг боловч нэг багшуудад үүсгэн багш маань биднэрт зааж өгсөн. За энэ арга ердөө бид нар их олон аргуудыг хэрэглэх гэж оролдож байгаа. Бүх хичээлүүд дээр тийм ээ. Тэр бүгдээс бид нар болдгсон бол хамгийн сонгодог, хамгийн богино хугацаанд тэр л ур чадвар, тэр л мэдлэгийг цаг авахгүйгээр маш богино хугацаанд маш өндөр түвшинд хүргэдэг тэр л аргыг олчих юмсан гэж хичээж байгаа. Тэгвэл энэ профессор энэ аргыг хичээл байж одоогоор олцоод байгаа. Энэ арга бол маш сонирхолтой арга байгаа. Эмнэлзэн хичээлийн хувьд бол ерөөсөө богино хугацаанд олон хүмүүсийг өртөөжсөн байдлаар энэ 5 өртөө болгоод тойруулаад
эхлээд маш богино хугацааны лекц уншдаг байгаа. 20 минут багтсан тэр лекц ердөө сэдвэлт өгнө. Яагаад энэ хүн энэ ур чадварыг заашгүй эзэмших хэрэгтэй вэ? Эмэгтэйчүүдийн цус авах гэдэг юм байлаа. Тахны цус харуулах гэдэг өвчин байлаа. Энийг яагаад бид нар онцлог эмчлэх чухал ач холбогдолтой юм гэдгийг л өрдөө гарцаа байхгүй тоо баримтаар баталж нотлоо лекцээр өгөөд үүний дараагаар жоохон яг ямар ур чадваруудыг эзэмшихийг өртөө олгон дээр үзүүлээд багш үзүүлснийгээ тэр дорн давтаж хийсэн чадвар нь хэр төвшин байгаад дорн үлээ яддаг энэ форматив үлгийг нэг дор хийгээд явцдаг ийм сонирхолтой сонгодог арга байгаа. Энийг хэрэглэхийг манай багш нар маш хүссэн, өөрсдөө боломжоор бас загварууд боловсруулж ирсэн байна. За эндээс бид нар энэ 6 цаг сургалтын эцэст юу гэж дүгнж байна вэ? Цаашид бид нар юу гэж ойлгох ёстой вэ гэхээр бид заахад бас суралцахад илүү анхаарах цаг болжээ. Тэгмээ зүгээр л заагаад авах ш. Тэр суралцах онцлог, суралцах арга барил гэдэг бол өнөөдрийн өндөр тавигдж байгаа ач холбогдолтой зүйл гэдгийг ойлгож байна. Бид ямар ч хадамж эзэмшүүлэхээс хамаарч сургалтын аргаас өөрчлөх юм бол бид нар аутгамда тохирсон метод сонгох гэдгээр хүн болгон өөрөлдмөл манай сургалтанд хамаарсан бүх багш нар яг таг ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. За бид аль болох сургалтын олон аргыг ашиглах хэрэгтэй. Бөгөөд тэдгээрийн давуу сул талыг анхааран авч үзэх шаардлагатай. Чухам тэр тийм л юмараа давуу юм бол тэр чадрыг эзэмших би энэ аргаас сонгоё. Энтэй хослуулах юм бол энэ арга илүү ач холбогдолтой гэдгийг мэдсэн цагт бид нэр хөтөлбөртөө аргаар зөв тусгаж өгч чадна. За дараагийн бид сургалтын туршид үгээрээ, үйлдэлээрээ сургах боломжийг алдаа болгочихгүй хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Энэ өөрөөр хэлбэл бид нэр тэр сургалтын туршид суралцагчдад хандлагыг зааж өгдөг. Багш маань өөрөө хэрвээ тэрийг яг таг эзэмшээгүй бол хийж байгаа үйлдэлээ өвчлөн үзэж байгаа тэр арга барилаа буруу харуулчих юм бол үгээрээ хэр зэрэг зөв хийсэн ч үйлдэлээрээ буруу үзүүлж байгаа нь зөрчилдөөн үүсэх юм а гэдгийг ойлгож авсан. За тэгэхээр оюуны зураглал зурах арга тийм ээ. Энийг суралцах, заах, аль алинд нь ашиглан мэдлэг мэдээллийг тархинд даан цэцлэх боломж бидэнд байна гэж харлаа. За тэгээд уур чадварыг богино хугацаанд үр дүндээ эзэмшүүлэхэд бидэнд скорпион туслахыг бас олж харлаа. За анхаарал тавьсан баярлалаа. Сайхан мэдээлэл хуваалцсан Бямсруу багштай баярлалаа. Ингээд бидний дараагийн хөтөлбөр PBL-ийн сургалтын зөвлөгөө сургуулиас хамрагдсан багш нарын мэдчилгээг хүлээн авцгаая. сургуулийн өөрийн библийн төсөлтөд бэлчилж байна. Sen
өнөөдөр уучлаарай баярлалаа. Тэгээд ихэнх дагуу бид дараагийн хэлцүүлэг рүү оръё. Ер нь багшийн ажлын гол цөм нь юу юм бэ? Түүний өдөртөмж нь юу юм бэ? Энэ талаар бүгдээрээ өндөр багшийн ярихыг сонсгоё. Ингээд нэртэй Бэлгийн мэдлэлөөр зөвхөн хийх багш өндөр мэдлэлтэй. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Ингээд 2014 оны 10 сарын 20-наас багшийн хөгжлийн төв анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр байгуулагдсан өндрөөс эхлэн даваа гараг болон нийтдээ 6 багц цагийн сургалтыг бид нэр цөм хөтөлбөр сэдвийн хүрээнд явуулсан байгаа. Ингээд энэ дашрамд багийнхаа хамт олныг та бүхэнд танилцуулъя. Сургалтын түүдрээр наран чимээ профессор, тэгээд нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Арин санаа, сургалтын бодлого зохицуулалтын газрын арга зүйч Юсуф Баяр, тэгээд өндрөн бинийг бид нар хамтраад энэ 6 багц цагийн сургалтын тахсан байгуулсан. Энэ сургалтын хүрээнд хэлэлцэгдсэн асуудлууд болон сургалтаас багш нар ямар шийдвэрт хүрсэн, бусад багш нарт түгээхийг хүссэн сургалтын урайг бид нэр танилцуулахаар тавчхан слайдууд бэлтгэлээ. Ер нь сургалт гэдэг бол та бидний мэдж байгаа ямарваа нэгэн суралцагчийг мэдлэг чадвар хандлагын хүрээнд хандлагын хувьд ахиулж дэвшүүлэх үйл явцыг бол сургалт гэж үздэг. Энэ харагдаж байгаа слайдаар бол ерөнхийдөө энэ сургалтыг зохион байгуулахад багшийн ажлын үндсэн барьж ажиллах өдөртөмж нь болох цөм хөтөлбөр маань ямар бүтцтэй байх талаар энгийн байдлаар харуулахыг зорьсон байгаа. Тэгэхээр бид нэр тавчхан хэдэн асуултанд ухаалгаар хариулж чадсан бол бид нэр цөм хөтөлбөрөө илүү хэрэглээтэй, илүү бодиттой, илүү шинжлэх ухаанчаар боловсруулж чадна гэж бид нэр үзэж байна. Нэгдүгээрт бид нэр хэнийг сурах гэдэг. Тэгэхээр мэдээж тодорхой түвшний тодорхой курсын оюутнууд хэнийг юунд сурах гэдэг маань сургалтын маань агуулга болж өгнө. Тэгвэл тэр сурах байгаа зүйлээ бид хэрхэн яаж сурах юм бэ гэдэг асуултанд хариулж байгаа бол сургалтын стратеги болон сургалтын арга хэлбэр тэгээд тухайн агуулгыг хэрхэн зохион байгуулах гэдэг бүх цогц асуудлыг бид шийднэ. Дараа нь сурсан эсхийг бид яаж үнэлэх юм гэхээр энэ бол үнэлгээ маань хийж байгаа тийм. Тэгээд энэ сургалтыг явуулахад бид юу хэрэгтэй гэдэг маань сургалтын орчин материал. Тэгээд эцэст нь бид ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг маань хүлээгдэж байгаа үр дүн мөн миний сургалтын хөтөлбөрийн маань зорилго болж байна. Ингээд мэдээж энэ маань оюутны болон суралцагчийн хэрэгцээн дээр үндэслээд энэ бүхэн маань болол нэгэн цогц болж баснараа цөм хөтөлбөр амжилттай боловсруулдаг. Тэгвэл цөм хөтөлбөр сургалтын хүрээнд бид үндсэн 4 асуудлаар ярилцсан 6 багц сургалтыг нэгдүгээрт нь сургалтын стратеги буюу S-гээр тэмдэглэсэн hidden curriculum буюу нуугдмал хөтөлбөрийн талаар бид дараагийн багц сургалтаар ярьсан. Outcome сургалтын үр дүн хэрхэн тодорхойлох вэ гэдэг талаар хүлээгдэж буй үр дүн тодорхойлох гэдэг бас нэгэн багц сургалтаар ярьсан. Тэгээд кредит тогтолцоо, кредит цөм хөтөлбөрийн талаар эцэст нь ярьсан юм аа. Тэгээд түрүү наран чимээ профессор нэлээд дэлгэрэнгүй ярьсан учраас сургалтын стратеги маань анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр төдийгүй дэлхийн нийтээрээ Spices Infinity загварын хүрээнд явагдаж байгаа. Энэ сургалтын стратеги бид нар хэрхэн баримталж цөм хөтөлбөрөө боловсруулах вэ гэдэг нэгдүгээр. Хоёрдугаар нуугдмал хөтөлбөрийн хүрээнд бид нар дэлхийн чадварлаг мэрэгжилтэнд бэлтгэхэд цөм хөтөлбөртөө нуугдмал хөтөлбөрийг хэрхэн тусгах вэ гэдэг талаар энэ дээр тэрхүү канцийн талаар бид нар нэг багц сургалт болгоно. Ерөөсөө зорилт болон
бидний хүлээгдэж байгаа үр дүн хоёр нэг юм байна. Энэ нь бид outcome based learning болон нөгөө талаасаа цас чадамжид суурилсан сургалтын бол үндсэнд одоо цөмөн бол үр дүн болон зарцлыг тодорхойлох юмаа гэдэгтэй бидний дараагийн багц сургалтаас сургалт яасан. Физик дээр 1998 онд гэгэрлийн сайдын туршаад гарч дэд боловсролын хуулийн өөрчлөлт гарснаар дэд боловсрол болгож байгаа бүх ихтэй сургуулиуд кредит систем шилжсэн. Тэгвэл бид нар хүлээгдэж байгаа үр дүнгээ хэрхэн одоо багцаагч шилжүүлж тооцохгүй гэдгээр бид нар дараагийн 3 багц сургалтаа чиглүүлэн ярилцсан байгаа. Ингээд маш тавчмаар сургалт хэлцүүлгийн үр дүнд багш нараас гарсан саналыг одоо батлаад тавьсан хүрэж байна. Нэгдүгээрт бол сургалтын цөм хөтөлбөр бол багшийн ажлыг хөтөж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нэр зөвхөн хичээлийн жилийн ихэнд зөвхөн одоо сургалтын албаар болон сургуулийн захиргаагаар батлуулахад зориулж бидний хөтөлбөрийг боловсруулахгүйгээр харин өдөр тутмын ажлынхаа ширээн дээр өдөр тутмын сургалтандаа хэрэглэгдэх одоо гарын авлага болгож өөрсөндөө зориулж нэг илтгэж байгаа гэдэг бүх багш нартай тунхагламаар байна. Хоёрдугаар сургалтын хөтөлбөр бол нэг хүний одоо бүтээл биш. Энийг тэнхмийн нэг багш нэг орой хийгээд одоо суугаад хийдэг ажил биш. Энэ бол тэнхмийн хамтын бүтээл байх хэрэгтэй гэдэг дээр манай багш нар санал нийлсэн. Хоёрдугаар сургалтын хөтөлбөр бол яг энэ харагдаж байгаа шинэхэн жимс шиг тогтмол байнга шинэ ах хэрэгтэй зүйл. Энэ ерөөсөө байнгын шинжлэгдсэн, байнгын ирээдүйг харсан сургалтын хөтөлбөрөөр бид нар ирээдүйн чадварлаг мэргэжилтний бэлтгэмээр өөрөөр хэлбэл бидний боловсруулж байгаа сургалтын хөтөлбөр бол одоо харсан биш ирээдүйн нийгмийн ирээдүйн одоо эренлэгийн мэргэжилтний одоо хэрэгцээнд тохирсон ийм хөтөлбөр байх ёстой буюу ирээдүйд чиглэсэн сургалтын хөтөлбөр бол боловсруулах ёстой гэдэг дээр багш нарын маань санал нийлсэн байгаа. Ингээд дараагийн сургалт зөв хөтөлбөрийн талаар сургалтуудаараа бидний талаар дэлгэрэнгүй ярилцсан гэж төлөвлөж байгаа анхаарал хандуулсан байна. Өндөр багштай баярлалаа. Ингээд дараагийн мэдчилгээг маань гадаад хэлний төвийн багш нар маань үзүүлж байна. Ингээд Хөгжин бүжгийн коллежийн циркийн техникийн сургалтын үзүүлбэрийг сонирхцгаая. One, two, 3 o'clock, 4 o'clock, rock. 5, 6, 7 o'clock, 8 o'clock, rock. 9, 10, 11 o'clock, 12 o'clock, rock. We're gonna rock around 10 o'clock tonight. Push that back so join me home. Have some fun, let's go. Rock around, rock tonight. Rock, 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 rock. Rock it out, rock around the clock tonight. Let's do it, 3 and 4.
o'clock, 4 o'clock, rock. 5, 6, 7 o'clock, 8 o'clock, rock. 9, 10, 11 o'clock, 12 o'clock, rock, we're gonna rock. Around 10 o'clock tonight, push that right up. Манай дайсан дээр ч юм л болж байна да. За ингээд бүгдээрээ дараагийн нэг хичээл рүү оръё. Тэгэхээр анагаахаа гэдэг бол нотлохоон зүйлс шүү. Үүнтэй адилхан энэ анагаахны боловсрол маань хүртэл нотлохоон буюу судалгаанд суурилсан байх ёстой. Тэгвэл багшийн ажлын багшийн өдөртний үйл ажиллагаа судалгаанд хэрхэн суурилж болох вэ гэдэг талаар нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Халмаа багшийн яриаг сонсъё. Самбайцгаанаа тавхан энэ өдрийн мэндийг хүргэе. За 2014-өөс 15 оны хичээлийн жилийн туршид анагаахын боловсролын судалгаа чиглэлээр явагдсан, багшийн хөгжлийн дээр явагдсан сургалтын товч танилцуулга. За тэр тухайн судалгаанаас гарсан зарим саналыг танилцуулах жишээ нь. За багш бүр судалгааны үндэслэн хичээлээ заах уу гэж өнөөдрийн бэлтгэлээр нэрлсэн байгаа. За манай энэ удаагийн сургалтын Twitter чиглэл зураг багш. За сургалтын албаны арга зүйчээр Алтанбаяр Батболог нар маань хамтран ажилласан байгаа. За дараах 3 агуулгын хүрээнд танилцуулъя. За нэгдүгээр бол багш болгон судлаач байх юм байна гэдгийг манай анагаахын судалгааны багийнх бол төвшүүлж байгаа. За орчин үеийн багшийн их сургуулийн багшийн имиж бол багш байх ёстой, судлаач байх, эксперт байх гэсэн ийм 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа юм байна. За бид нийтлэг ойлгомжоор бол судлаач байх гэдгийг бол зөвхөн судалгаа хийх гэсэн ойлголтоор аваад байдаг. Тэгэх юм бол бидний эрдэм шинжилгээний судалгаа өөрсдийнхөө мэргэжсэн чиглэлээр судалгаа хийнэ гэдгийг илүү тэр эксперт байх гэсэн ойлголтод хамаарж байгаа юм байна. Тухайн чиглэлээр бүтээлээ туурдаг, өгүүлбэрээ хэвлүүлдэг байх тэр судалгаа маань илүү эксперт байх чиглэлийн судалгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол багш бүр тухайн салбартаа өөрийнхөө мэргэжсэн чиглэлээр эксперт байна гэсэн чиглэл байна. Харин тэр дээр судалгаа гэдэг чиглэл нь бол илүү багш бүр өөрөө заах арга зүй яг сургалтайгаа холбоотой судалгаа хийдэг тийм судлаач байх гэсэн энэ агуулгыг хамаардаг юм байна. Тэгэхээр багш бол энэ үндсэн 3 имижтэй хэлж болох нэ. За тэгэхээр багш байх хүрээнд бол мэдээж зааж чиглүүлэх, үлгэрлэх үндсэн өгүүлбэртэй. За үүнийхээ хүрээнд бол дараах хариуцлагуудыг бүлээн ийм боломжуудыг эдэлдэг гэсэн агуулга байна. За дараа нь түрүүний ярьсан судлаач байх гэдэг энэ өнөөдрийн гол хэлэх гэж байгаа хэсэг байна. Тэгэхээр бол анагаахын боловсролын судалгаанд бол шинийг санаачлах, нөөцийг дайчлах гэдэгтэй илүү холбогддог байх багшийн үүрэг. Өөрөөр хэлэх юм бол сургалтын юу заахаа тодорхойлох, хэрхэн заахаа тодорхойлох, за тэрийг заасан зүйлийг хэрхэн үнэлэх вэ гэдгийн гол үндэс нь бол багш бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хийж байгаа боловсролын судалгаа байдаг юм байна. За эксперт байх гэдэг нь бол түрүүн хэлсэн ийм үүрэг хариуцлагуудыг хүлээдэг. За ийм боломжуудыг эдэлдэг. За энэ 3 зүйлээс харахад үндсэндээ бидний үндсэн 3 багш байхын 3 имиж бол гол зүйл нь боломж юм байна гэж хэлдэг байгаа. Бид нар хэдийгээр үүрэг хариуцлага хүлээж байгаа ч гэсэн цаана бид нарт боломжууд байдаг гэж харуулсан ийм агуулга байна. За анагаахын боловсролын судалгааг бид нар үндсэнд нь бол чанарын судалгаа гэдгээр илүү ойлгож болно. За тухайлбал бол хөтөлбөрийг хөгжүүлэх, багшлах арга зүй, оюутнаа үнэлэх, хичээлийн хөтөлбөрөөр боловсруулах гэх мэтчилгээр энэ бүгд агуулгатай холбоотой зүйлүүдийг бид нар боловсролын судалгаа гэж ойлгож байна гэдэг талаар ярилцсан байгаа. За энэ хичээлийн жилийн туршид анагаах боловсролын судалгаа гэдгээр бид нар үндсэн 6 удаагийн цогц хичээл явуулсан. За эхний хичээл бол нотлохоон суурилсан анагаах ба эрүүгийн сэтгэл ханамж гэсэн судалгаа хичээл байсан. За энэ хичээлээр бид нар за орчин үед анагаахын сургалтыг заана гэдэг бол нотлохоон суурилах ёстой.
бид нар ноцгоон цэвэрлэг гэдэг зөвхөн бидний зааж байгаа агуулга ноцгоон цэвэрлэг гэхээсээ илүү таны зааж байгаа арга чинь таны үнэлж байгаа арга чинь бас ноцгоон цэвэрлэх ёстой гэдэг агуулгыг ярьсан байгаа. За хоёр дахь хичээл нь бол үүлийн судалгааны тухай байсан. За багш өдөртөн хийж байгаа үйл ажиллагааг семинарын хичээл, дадлын хичээл, лекцийн хичээл нь хичээл тохиолдолд та судалгаа хийж түүнийг сайжруулж явах хэрэгтэй буюу гэдэг талаар ярилцсан. За ийм үйл судалгааны сургалт явуулсан байгаа. За гурав дахь сэдв нь бол ер нь бол гурав дахь сэдвээс бүгд бол чанарын судалгааны аргуудын талаар тус нь судалж явсан байгаа. За чанарын судалгаа боловсролын судалгаанд бол ашиглах яг ч холбоотой бэ? Яг заавал багш чанарын судалгаа хийх хэрэгтэй вэ гэдэг талаар бид нэр сургалт 3-р сургалт ярьсан байгаа. За тухайлбал бол яаж боловсролын судалгааны асуудал гарч ирэх үү? Яаж асуудлаа төвшүүлэх үү? За түүн дээрээс үзлээ ямар арга зүйгээр судалгаа хийх вэ гэдгээ ярилцсан ийм судалгааны сургалт хийгдсэн байгаа. За дараа нь бол ганцаарчлсан ярилцлагын аргыг яаж боловсролын судалгаанд ашиглах вэ? Ганцаарчлсан ярилцлагын удирдамжийг яаж боловсруулах вэ? Багш хичээлээ одоо хөгжүүлэхийн тулд заа харах зөвхөн дагуулгын хувьд үнэлэх бүхий хүрээнд сайжруулах тул ганцаарчлсан аргыг яаж ашиглах вэ? Ганцаарчлсан арга одоо ямар онцлог шинжүүд байдаг вэ? Кейс судалгаа гэж юу вэ гэдэг талаар энэ бүлгээр ярилцсан. За 5-р нь бол бүлгийн ярилцлага буюу фокус бүлгийн ярилцлагын талаар байсан. За фокус бүлгийн ярилцлага бид нар жишээлбэл болоод суралцж байгаа оюутнуудын хамт яаж фокус бүлгийн ярилцлагыг өргөх вэ? За тэрнээс гарсан үйл дүнд яаж боловсруулах вэ? Ер нь фокус бүлгийн ярилцлагыг ямар үе шаттай байдаг юм бэ гэдгийг бид нар асуудал төвшүүлж хэлсэн байна. За хамгийн сүүлийн сургалт нь бол ажиглалтын аргын судалгаа. За ажиглалтын аргыг жишээлбэл бол багш нар маань ажиглалтын аргын чек-листээр одоо хичээл бусдынхаа хичээлийг одоо ажиглаад тэрийг авчиж хичээлээр эргүүлж авчиж ярилцжсэн чинь ингэж явагдажсэн. Тэгэхээр ажиглалтын аргыг семинар, дадлага, лекцийн хичээлд яаж ашиглах вэ? Түүнийг эргүүлээд хэрхэн ашиглах хичээл сургалтанд ашиглах вэ гэдэг талаар ярилцсан ийм ажиглалтын аргын судалгаа гэсэн сэдв байсан. За үндсэндээ бол нийт манай анагаахын боловсролын судалгаа сургалтанд хамрагдсан багш нарын сургуулиар гарч байна. За сургалтанд бол нийт 6 удаагийн сургалтанд бол сургууль бүрээс хамрагдсан гэдэг товч мэдээлэл гарч байна. За ер нь бол 2014-өөс 15 оны хичээлийн жилд анагаахын боловсролын 6 удаагийн сургалтанд бол 76 багш хамрагдаж за давхарсан тоогоор 114 багш хамраглаа. За ер нь бол анагаахын боловсролын судалгаа сургалтыг хийсэн багш нар маань багийнхан маань дараах саналуудыг төвшүүлж байгаа. Анагаахын боловсролын судалгааг хийх багш нарыг чадваржуулахад илүү анхаарах шаардлагатай гэсэн энэ зүйлийг төвшүүлж байгаа. Яг бол энэ жил явагдсан анагаахын боловсролын судалгаанд нийгмийн эрүүл мэндийн сургуулийн PBL төгссөн багш нар багаараа ерөнхийдөө явуулсан байгаа. За биднэрт бол бас тунцсан мэдхгүй зүйлүүд бас байсан. Тэгэхээр илүү их мэргэших шаардлагатай байна. За анагаахын боловсролын судалгаа гэдэг сургалтаараа хөтөлбөр боловсруулаад яг тэр хөтөлбөрийнхаа нэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулах хэрэгтэй юм байна. За анагаахын боловсролын судалгааны багийг бүрдүүлж за түүнийг чадваржуулахад анхаарах хэрэгтэй. Анагаахын боловсролын судалгаа бодлого хэмжиж төсөл хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжих гэсэн иймэрхүү саналуудыг бол манай багийнхны зүгээс төвшүүлсэн байна. За анхаарсан хүмүүст даахад баярлалаа. Music that can make me
багшийн хөгжлийг мандайлж билээ. Авьяаслаг багш нартай баярлалаа. Мэргэжил бүхэн сайхан гэлээ. Тэр дундаа багшийн мэргэжил маань үнэхээр сайхан. Ингээд бидэнд багшийн мөн чанарын тухай илтгэлээр танилцуулахаар нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Ариусан ах шиг болж байна. Багшийн мэргэжлийн мөн чанарын хичээл заах одоо ажилтай гэдэг. Тэгэхээр тэр хичээл заах тэр явцыг одоо заах хөтөж болж байгаа цөм хөтөлбөр болоод бид нар өөрсдөө боловсруулдаг. Одоо цөм хөтөлбөр баг дизайнер маягийн ийм хүмүүс байх ёстой гэдэг ийм шаардлага одоо өнөөдөр орчин үеийн ихтэй сургуулийн багш нарт одоо тавьж байгаа. За мөн түүнчлэн яг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн бэлтэж байгаа одоо багш ихтэй сургууль тухайн мэргэжлийг эзэмшсэн байх нь бол хамгаалалтгүй. Өөрөөр хэлбэл тухайн асуудлыг заах, багшлах ур чадвараа сайжруулсан, мэргэсэн ийм одоо багш хүн байх ёстой гэдэг ийм шаардлага орчуулж тавьж байгаа. За мөн түүнчлэн багш хүний үүрэг буюу роль гэж ярьдаг. Дүр үүрэгтэй бид нар хэрхэн сайн хувирч хамгийн сайн одоо хийж чадж байгаа вэ гэдэг асуудал бас их энэ багшийн ажлын мөн чанарыг тодорхойлж байгаа хүнсэн хүчин зүйлүүдийн нэг юм аа. За анхаарал мэргэжтэн бэлтэж байгаа одоо багш нарын хамгийн үндсэн үүрэг бол бид хэдээрээ нэгэн хамгийн өөрөөрөө үйлчлэх, өөрөөрөө одоо өвөл дуурайж үзүүлэх ийм үүрэгтэй хүмүүс байх ёстой. За тэрнээс гадна мэдээлэл түгээгч, за нөөцийг бүрдүүлж гэх хэмжлэгийн одоо үндсэн 6 хүн одоо бид нар хэр сайн хийж байгаа вэ гэдгийг одоо бид нар өөрсдөөс одоо асуух хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал би одоо мэдээлэл түгээх маш олон арга бичдэг. Тэдний нэг бол лекц байж байгаа. Семинар дадлага яаж өдөртөж вэ? Би өнөөдөр орчин үеийн хамгийн сайн хүлээн зөвшөөрөх цэнтэр аргаар хичээлээ явуулж чадж байгаагүй юу? За түүнчлэн нөөцийг би бүрдүүлж чадж байгаа юу? Би оюутандаа зориулсан мэдээлэл, өөртөө зориулсан мэдээлэлээ би бүрдүүлж чадж байгаа юу гэдгээ орчин үеийн багш нар бол өөрсдөөсөө асууж бастай. За төлөвлөгч хичээл заахаас өмнө ерөнхийдөө curriculum буюу сургалтын хөтөлбөр, за мөн хичээл тухай бүрийг дизайн гаргаж тийм ээ боловсруулж чадж байгаа юу, төлөвлөж чадж байгаа юу гэдгээ орчин үеийн багш нар өөрсдөөсөө асууж авах хэрэгтэй. За миний үнэлгээний арга маань оюутны акцийг үнэлж чадж байгаа юу? Өөрөөр хэлбэл тухайн оюутныг суралцаа, амжилт гаргахад нь суралцах үйл ажиллагааг дэмжих үйд байж чадж байгаа юу гэдгийг бас асуухтай. Мөн эцэст нь тусалж явах хэрэгтэй. Бид нар хийгээд иргээд хэлдэг. Яаж хийх арга замыг нь хийж өгч чадж байгаа юу гэдгийг болоод бас өөрсдөөсөө асуух. Хариуцлагатай юм үүрэгтэй одоо мэргэжил байх нэ. За тэр дундаа манай хоёр хөтлөгч түрүү ярьжсэн лээ багш хамгийн сайн багш гэж хэнийг хэлэх вэ хооронд ярьсан лээ. Аюу сайн үлгэрэлтийг дуурайл үзүүлдэг багш хэлнэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар ангидаа заахгүй одоо хэл яриагаар гэх юм те видео бичлэг үзүүлээд заахгүй зааж чадахгүй зүйлүүдийг бид нар өөрсдөө үлгэрлэж үзүүлэх маань бидний одоо багшийн ажлын мөн чанар түнд орж байгаа юм болоо гэж бодож байна. Өөрөөр хэлбэл эмч болох жаав хүн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бид нар өөрөөрөө үлгэрлэж яаж хариуцлагатай байх вэ? Үйлчлэгчээ яаж хүндэлэх вэ? Тэднийг яаж сонсох вэ? Өмнө нь чин сэтгэлээсээ яаж хандах вэ? Яаж өмнөж байх юм? Өөртөө байх юм бусдад хэрэв үнэхээр алдаа гаргасан бол би алдаа гаргасан маа гэдэг хүлээн зөвшөөрөх чадвартай яаж байх вэ гэдэг ийм одоо үдэнд гарт баригдахгүй ийм одоо нандин маш чухал чадварыг болоод бид нар өөрсдөө үлгэлж дуурайд болж өгч өгөх ёстой. Учираас багшийн мөн чанар ялангуяа эрүүл мэндийн салбарт
ажиллаж байгаа хүний амь насыг хариуцаж ажилладаг хүмүүс багшиж байгаа хүмүүс бол өөрсдөө хамгийн үлгэр болох уурал үзүүлэх тэр чадвараа хамгийн дээд зэрэг хөгжүүлэх ёстой шаардлагатай юм байна гэдгээр хүмүүс санагдаж тухай юм бодож байна. Тэгээ миний бэлдсэн хамгийн богинохон мэдээлэл маш богинохон мэдээлэл байна гэж бодож байна. За ариус ногч баярлалаа. Ингээд энэ хөтөлбөрөөр харж би нэг зүйл харлаа л да. Хүмүүсийг темперамент шал шуу олжмор тахтаа гэх юм хэлсэн. Би өөртөө шал шуу гэж боддог байсан. Тэгсэн яаж ч болцмор болох хэрэгтэй байна. Уг нь бүргэд болно гэдэг. Тэгэхээр өнөөдөр өглөөний хүн болцмор өглөөний хүн болтлоо. Түүний ач холбогдолын талаар дараагийн яриагаа Цэнгмаа багшийн яриан сонсгоё. Та бүхний өдрийн амгалан айлтгая. Манай өглөөний шинэ өглөө хилцүүлэг бол бусад сургалтаас арай онцлогтой байгаа. 6 удаа бид нар өглөө 7:29-өөс 7:59-ийн хооронд бол энэ талаар ярилцж байсан. За тэгэхээр би бодохдоо арай өөр сэдвээр ярих байх гэж бодсон хүмүүс тайлбар тавих шиг. Тэгэхээр би болохоор арай өөрөөр бэлдсэн та бүхний бүгдийг мэддэг зүйлийн талаар ярьцгаана. За цаг хугацааг захихад өглөөний хүн бацгаая. Өглөө эртнийг сайхан үг сонслоо. Өдөржингөө тэгээд инээмсэглэн алхлаа. Яруу найрагч зохиолч Ямаагаа хэлсэн байдаг. Тэгэхээр өглөө эрт бид нэр өглөөг хэрхэн өгөх вэ гэдэг нь бол маш чухал байдаг юм байна. Өглөө өгөх тухай. Өглөөний хүн гэж яг ямар хүнийг хэлээд байгаа юм бэ? Бид нэр өглөөг хэрхэн өгөх юм бэ? Тухайлбал нь бол өглөө 7:40-с хичээлдээ ёо одоо яаж басна ямар хэцүү юм бэ гэдэг юм уу эсвэл өглөө эрт босоод Цэнгмаа багштай баярлалаа. Ингээд дараагийн маань илтгэлийг сургуулийн бодлого зохицуулалтын газрын арга зүйч Балжин юм танилцуулгаарай. За энэ илтгэлийн нэрийг хараад надад би нэг зүйр үг зохиомоор санагдлаа. Үнэл чаддгүй багш хүч өгөх нь юу л бол гэдэг зүйр үгийг сая зохиолоо. За ингээд Балжин юм багш. За сайн байцгаана уу? Та бүхний энэ үдшийн амгалан айлтгая. За сая өглөөний хүн гэдэг ярьлаа тий. Тэгэхээр бидний цаг бас нэг 7:30-аас болсон бас учиртай юм шиг юм. Ямар ч байсан бусад хүмүүсээс нэг алхмын орон нэг цагийн орон яваа юм тий. За тэгээд юу заах нь чухал. Хэрхэн яаж заах нь тэрнээс илүү чухал. Өмнөх нь тэрнээс бүр илүү чухал гэдэг тий. Тэгвэл бас судалгаатай үнэлэх нь бас их чухал юм байна. Тэрнээс ч илүү чухал юм байна. За тэгээд товчхон бэлдсэн мэдээлэлээ таавал хүргэе. За сургалтын үнэлгээ сэдвээр энэ удаагийн сургалт маань багшийн хөгжлийн төвдөр 4 өдөр болгон зохион байгуулагдсан нийт 6 удаагийн цогц сургалт буюу 18 удаагийн сургалт зохион байгуулагдсан байгаа. За сургалтын төвд багшаар Бис оюун цэцэг сургалтын бодлого зохицуулалтын газрын ахлах арга зүйч Баслитатор Цэнгэл сайхан багш тэгээ миний үе арга зүйчээр ажилласан байгаа. За ерөнхийдөө эхлээд сургалтын явцын талаар товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. Тэгээд нийт үнэлгээний сургалтанд маань за оролцогчдын тоон тэнд харагдаж байна. За эхний сургалтанд бол нийт 30 багш оролцсноос 13 нь яг бүтэн хамрагдсан. За хоёр дахь сургалтанд маань 34 багш оролцсноос 28 бүдэн хамрагдсан гэх мэтчлэн 18 багшаас 11, 25-аас 16, 24-өөс 14 гэх мэтчлэн явагдсан байгаа. Тэгээд сургалт маань 2014 оны 10 сарын 23-наас энэ оны 4 сарын 30 хүртэл зохион байгуулагдсан. За сургалтанд мэдээж олон багш нар фасилитатор, за илтгэгч багш нараар ажилласан. За ингээд тооцоод үзэхэд нийт оролцсон багш нараас нэг 63.5% яг сургалтандаа бүрдэн суусан байна. Өөрөөр хэлбэл нэг удаагийн зохиц сургалт маань 3 удаа явагдсан. Тэгэхээр 3 бүрдэн суусан багш нар нэг 63.5% байгаа. За хамрагдлын хуваар нь аваад үзэх юм бол хамгийн өндөр хувьтай
нийт багш нарынхаа 26% нүүр ам сурлалын сургуулиас хамрагдсан. За эмзүү бие амралтын сургуулиас 17, зөвлөгөн сургуулиас 19 гэх мэтчлийн энэ дээр харагдаж байна. За эхний сургалт маань үнэлгээний тухай орчин үеийн ойлголт, за оюутан багш сургалтын үнэлгээ гэсэн сэдвээр явагдсан байгаа. За энэ хүрээнд болохоор сургалтын үнэлгээнд одоо ямар арга хэлбэрүүд байдаг, тэрийг хэрхэн сургалтанд ашигладаг. За тэр аргууд нь одоо сургалтанд яг академик сургалтанд ямар аргыг ашигладаг гэх мэтчлийн тийм шинэлэг мэдээллүүдийг багш нарт өгсөн. Тэгээд мэдээж энэ мэдээллээрээ хилцүүлэг хийгээд багш нар өөрсдөө бие даан тодорхой хэмжээний нэгцэн ойлголтыг бий болгож чадсан. За хоёр дахь сургалт маань мэдлэг түүнийг үнэлэх арга зүй гэсэн сургалтаар явагдсан. Энэ дээр яг голч ерөнхийдөө мэдлэгийг үнэлэх ямар арга байдаг, тэрийг яаж үнэлдэг. Гэхдээ энэ дотроос голчлон эсээгээр мэдлэг бусад чадварыг хэрхэн үнэлэх. Тэгээд чадвар гэхээр манайхан зөвхөн гардан ч юм уу гараар хийх ур чадвар гэж ойлгодог. Тэгвэл бичгийн ур чадвар ч гэдэг юм уу тийм эсээгээр үнэлдэг чадварын аргууд ч маш олон байдаг. Тэгэхээр энэ эсээг хэрхэн ашиглах, эсээг үнэлэх одоо шалгах хуудсыг хэрхэн боловсроомгүй болгох вэ? Эсээгээр одоо яаж бодиттой үнэлэх вэ? Өөрөөр хэлбэл би яг адилхан эсээ бичсэн одоо нэг нөгөөнөөс уулдаг ч юм уу тийм байхад энэ оюутны ялгаатай өгүүлсэн байж гэх юм уу. Тэн дээр яаж үнэлэх вэ гэдэг юм. Тэр талаар илүүдэд ерөнхийдөө нэгцэн ойлголттой болсон байгаа. За гурав дахь сургалт маань чадвар түүнийг үнэлэх арга зүй гэсэн сэдвээр явагдсан. За чадвар эзэмшхийн үндэс нь мэдлэг суурилсан. Хүнтэй харилцах мэргэжилтийг бэлтгэж байгаа бид нэр харилцах, асуудлыг тодорхойлох, шийдвэр гаргах, гараар ажилбар хийх, багаар ажиллах гэх мэт одоо маш олон ур чадварыг хөгжүүлж түүнийг эцэст нь үнэлэх нь маш чухал юм байна гэдгийг мөн ойлголтоо нэгтгэсэн. За эндээс үндэслээд одоо чадварыг үнэлэх чеклист гэдэг юм уу, ямар чадварыг ямар одоо шалгах хуудасаар үнэлэх боломжтой гэсэн тийм оролцсон багш нар маань өөрсдийн хичээлээр тийм агуудыг ашигласан байгаа. За хоёрдугаар удирдлагын сургалт маань мөн дахиад мэдлэгийг үнэлэх, чадвар хандлагыг үнэлэх гэсэн гурван сэдвээр явагдсан. За мэдлэгийг үнэлэх арга зүй маань оюутны мэдлэгийг хэрхэн үнэлэх, тэр дотор аман шалгалтаар хэрхэн үнэлэх вэ? Аман шалгалтаар үнэлж байгаа тохиолдолд хэрхэн одоо оюутны бодиттой дүгнэх вэ? За шалгах хуудсыг аман шалгалтын явцад хэрхэн одоо боловсроомгүй болгох вэ гэх мэт шин тийм зүйлүүдийг ярилцаж, за аман шалгалтыг авах өдөрдмж ч юм уу тийм эсвэл журам байж болох уу, тийм санал боловсруулсан мөн шалгах хуудсуудыг одоо ямар хичээлийн аман шалгалтаас нь хамаарч ямар шалгах хуудас байж болох вэ гэх мэт шин тийм зүйлүүдийг санал боловсруулсан байгаа. Тэгээд сургалтын бодлого зохицуулалтын газарт ирсэн. Тэрийг эх хичээлийн жилээс өдөржингж байдлаар ашиглах, журам байдлаар ашиглах гэх мэтчлэн энэ дээр ярилцах бахан багшийн хөгжлийн төв маань энэ дээр хамтран ажиллана. За хандлагыг үнэлэх арга зүй сургалт маань 2 дугаар удирдлагын 2 дахь сургалт маань болсон. За тэгэхээр хандлагыг бид нэр яаж заадаг вэ? Яаж заах вэ гэж ярьдаг байсан бол одоо хэрхэн үнэлэх вэ гэдгийг багш нар маань яриад эхэлсэн. Тэгэхээр хандлагыг үнэлэх одоо жишээ нь олон аргуудыг бид нэр ярилцаж одоо нэгдсэн ойлголттой ямар арга дээр ямар хандлагыг ямар аргаар нь үнэлвэл тохиромжтой гэж гэх юм уу. Тийм зүйлүүдийг хэлэлцэж нэгдсэн ойлголттой болсон байгаа. За дараагийнх нь чадвар түүнийг үнэлэх арга зүй. За чадварыг үнэлэхэд одоо чадварыг үнэлэх гэдэг ойлголтод одоо гардуу хүртлийн чадвар гэж ярьдаг гэсэн бол одоо чадвар гэдэг нь маш олон чадварыг үнэлдэг. Тэгээ өргөн цагаар хүрээдээ олон төрлийн чадвар байдаг. Тэдгээрийг яг хэрхэн яаж үнэлэх вэ гэдгийг мөн ярилцаж нэг 3 удаагийн цагт сургалтаар ойлголтуудаа нэгтгэж чадсан. За тэгээд бидний сургалтын ерөнхий зорилго маань бол аливаа зүйлийг дүгнэхийн тулд хүн тавихын тулд үнэлдэггүй тийм туслахын тулд тэднийг дэмжиж урамшуулахын тулд үнэлдэг гэсэн зорилгын хүрээнд за үр дүн нь болохоор оюутнуудаас шалгалт авах хүн тавих ойлголтуудыг ерөнхийдөө нэгтгэсэн. Тэдгээрийг яаж тавих вэ? Ямар бодиттой шударга үнэлж чадах вэ? За шалгалтын зөвхөн оюутныг үнэлэхөөс багшийн ажлыг бас давхар үнэлж байдаг гэдгийг ярилцсан. За арга зүй маань асуудал дэвшүүлэх, задлан шинжлэх, багаар хэлэлцэх, бие даан суралцах гэх мэтчлийн аргуудаар явсан байна. За сургалтын үр дүнд олж авсан мэдлэгээ
оюутан бүрийг бодиттой найдвартай үнэлэх, аргыг зөв оновчтой санах. За оюутны чадварыг үнэлэхэд өөрийгөө үнэлэх, ажиглалтын гүйцэтгэлийн ч гэдэг юм ямар арга нэггээр одоо тухайн ойлголтуудаа мэдлэгээ зэгцэлж авсан байгаа байна. За мөн аман шалгалтын үнэлгээнд сэтгэл ханамжийн оюутны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Одоо аман шалгалтын хуудсыг хэрхэн боловсруулах, оюутны мэдлэгийг үнэлэхэд эсээ хэрхэн ашиглах, эсээ шалгалт нь одоо ямар хэлбэрийн үнэлгээнд илүү тохиромжтой гэх мэтчлэн. За тэгээд цаашид ер нь энэ сургалтыг хөгжүүлэхэд бол онлайн хэлбэрээр тодорхой мэдээллүүдийг хүргээд тэн дээр хамтран ажилладаг байх. За багш нар хичээл хэрэглэдэг үнэлгээний аргын талаар мэдээлэлээ зөвлөд туршлага хуваалцах. За үнэлгээний баг ажиллах, үнэлгээний төвтэй болох гэх мэтчлэн хөө саналууд бол төвшүүлэгдсэн байгаа. Мөн үнэлгээний нэгдсэн хуудастай болох хэрэгтэй. Загвар хуудсыг бий болгоё. За аман шалгалтын үнэлгээний хуудсыг илүү боловсронгуй болгоё. За оюутны аман шалгалтын үйл ажиллагааг зохицуулах журам юм эсвэл тийм өдөрдөнж боловсруулах гэдэг ийм саналууд гарсан байгаа. За тэгээд үнэлгээ гэдэг нь одоо бид багш нар ч гэсэн одоо ингээд хавар эцсийн тайлан болохоор үнэлүүлдэг тий. Тэгээд энэ их тайлан ч юм уу цаасан дарамтал гэж битгий бодорой. Тэр маань юу ихээр та бүхнийг дэмжих айлтгуулах, урамшуулах тий. Тэр дээр хэмшүү, тэрийгэл хөгжүүлж юм гэж одоо жишээлбэл аттестач гэдэг юм уу. Аттестач нь багшийг үнэлэл дарамтанд оруулаад байна гэж битгий бодорой тий. Тэр нь зөвхөн багшийг хөгжүүлэх, таны дутагдaltaй талыг илрүүлэх, хэрвээ та давуу талтай бол таны албан тушаалыг дэвшүүлэх ч юм тий. Гэх мэтчлэн ийм зүйлүүд байгаа шүү. Тэгээд товч мэдээлэл хүргэсэн, сонссон та бүхэнд баярлалаа. За баярлалаа баярлалаа. Тэгээд бид өнөөдөр багшийн хөгжлийн талаар, түүний ач холбогдлын талаар нэлээд сонслоо. Тэгээд эх хичээл хэмжээнд ер нь манай багшийн хөгжлийн бодлого, багшийн хөгжил ямар байх вэ гэдэг. За сайн байцгаана багшаа. Өнөөдөр тэгээд бидний хамгийн гол үйл ажиллагаа болох багш гэдэг энэ нэр хүндтэй үйл ажиллагааны хатлаар багшийн хөгжлийн төвийг удирдан явуулсан, багшийн хөгжлийн төвөөс удирдан явуулсан сургалтуудын талаар бид бүхэн санал бодлоо солилцож тайлбар өгөхөд сонсч байна. Тэгэхээр хэдийгээр зөвхөн багш ирсэн байгаа ч гэсэн та бүхэн таахандаа ямар ч зүйл баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин оролцож өөрийгөө хөгжүүлэхэд санаа тавин оролцсон тэр бүх багш нартаас талархлаа илэрхийлж хэлмээр байна. За тэгээд надад энэ багшийн хөгжлийн үйл ажиллагаа 2015-16 оны хичээлийн жилдээ ерөнхийд товчтой дурдах юм хэлдэг байна. Тэгэхээр энэ хэлтгэлийн хаашаа. За тэгээд багшийн хөгжлийн хөтөлбөрийг бид бүхэн мэдж байгаа. Сургалтын бодлого зохицуулах газрын хүрээнд өнгөрсөн жил 9 сарын 1-нд арай хэмжээгүй. Тэгээд 10 сарын 1-нд нээлттэй бид багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Тэгэхээр энэ төвийн үйл ажиллагаа ерөнхийдөө наран чимгоош, харин санаагш хоёр багшийнхаа 50% ачаал дээр үзсэн. Явагдсан. Тэгээд миний бол ярьтайгаа ихний жил хангалттай явуулаа. Ямар ч тодорхой зүйлийн ялхныг сайн тавьж чадлаа, улам сайжруулах зүйл олон байгаа хэдий ч гэсэн бидний өнөөдрийн үйл ажиллагаа тодорхой амжилт юм аа гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд энэ багшийн хөгжлийн төвийн хөтөлбөр ер нь бид нар зүгээр өөрсдөө санаа зовоод манай багш нар муу болоод гаргаад тавьчих гэсэн асуудал бол биш. Та бүхэн мэдж байгаа. Багшийн хөгжлийн одоо төвүүд, багшийн network education department гэдэг юм маш олон зүйлүүд ингээд юм гэх юм байна. Хаасаа нь тэгээд та бүхэн хэмэрэн анхаарах сургуульд бол багшийн хөгжлийн болон хөгжлийн болон excellence гэдэг одоо төгөлдрөшлийн төв гэж байдаг юм байна. За ингээд олон газар байдаг юм. Хамгийн тэр цаана яг олон зүйл байдаг. Стаффорд олон газрууд байдаг. Энэ хамгийн цаана практик энэ зүйлээ жишээлбэл би өнөөдрийн интернет сарлалтын Сауди Араб багшийн хөгжүүлэгчийг хайж байна гэсэн ажлын байдлыг заагаад байна л та. Тэгэхээр багшийн medical educationist гэсэн нэрсэн байлаа. Багшийн анаахны боловсрол судлаач гэх юм анаахны багш
багшийн хөгжлийг хөгжүүлэгчдийн манайхны боловсруулагч тийм хүн хайж байна гэдэг ингээд зарим ингээд байж. Тэгэхээр энэ бол юу харж байгаа вэ гэхээр аливаа улсын хөгжихийн тулд аливаа аргын сургуулиуд бас сургуулиуд хөгжихийн тулд багшийн хөгжлөө гол нь хардаг. Яг л багшийн хөгжлүүд мэн энэ бүх зүйлийн цөм юм. Яг л бид нар хүний нөөцөөр хөгжүүлэхгүйгээр багш нараа хөгжүүлэхгүйгээр тэр хэдийгээр олон сайхан зүйл төмөр одоо шавар бариад тэргээр байшин болчихлоо гэсэн тэрийг цааш нь амьд болгох хөгжүүлэх тэр хүмүүс нь хэдий ч юм төгтөлтэй хэдий ч юм хөгжихгүй байж байгаа. Харин хэдий ч юм чадвартай хэдий ч юм сэтгэлтэй байх юм бол хэдий ч юм хөгжих боломжтой юм гэдэг бид хараад. Тэгээд хаашаа за тэгэхээр та хүмүүс багш хөгжүүлэх зүйл гэж үзсэн байгаа. Тэгэхээр багш хөгжүүлэх зүйл нь сургалтын асуудал хариуцсан дээр захирал сургалтын асуудал хариуцсан нэгж захирал хэлбэр нэлээд шинжилгээний яадаг багш хөгжлийн төвийн бүрэлдэхүүнтэй байх тийм багш хөгжлийн зөвлөгийг нэгэн жил үүсгэсэн. Ингээд зөвлөлийн гишүүд хичээл үзэсгэлэн төвшөлөд батдаг бөгөөд аттестацийн зохион байгуулалтын агааш зохион үндэсний сургууль орж байгаа шинээр багшнаас сонгож шалгаруулах ийм үйлдэл шинээр хийдэг байсан. Урд нь бол багшийг бид бүхэн мэдж байгаа сургуулийн захираагаар дамжуулаад орчдөг байсан бол одоо шинээр багшийг ялсанд оруулдаг болсон 4-5 багш дээр багш хөгжлийн зөвлөлийн гишүүдийн нэг багшийг нэрсдэг өгч улмаа шалгаруулж орж ирдэг чөлөөтэй болсон байгаа. Тэгээд багш нарын зарыг хэрэгтэй багшийн зарыг бол одоо багшийн нөөцийг тэгвэл сонин хэлээр зарладаг болсон 5 сараас эхлээд зарладаг 8 сарын 11-нд ихт шалгуулалтыг эхлүүлдэг тийм хэлбэрээр шийдсэн байна. Тэгэхээр яг сургууль дээр тодорхой ил тод байдлын засаглалыг бий болгох гэж оролдож байгаа нэг хэлбэр. За дараагийн хэлбэр багш хөгжлийн төрөл бүрийн сургалтууд байгаа. За хамгийн үндэс нь шинээр орж байгаа бол шинээр орж байгаа багш нартай бидний анхны боловсролын сургалтыг хийдэг. Тэгэхээр сургалт цаашаа хөрвүүлжлээ. Үүнээс гадна сургалтын боловсруулах газраас төлөвлөж байгаа нэг зүйл нь юу гэхээр ганцхан бид нар цагийн багшаа зүгээр хайчдаг юм. Цагийн багшаар ажиллаж байгаа болон грейд багшаар дээр ажиллаж байгаа тэр хүмүүстэй бид нар анхны боловсролын сургалтуудыг явуулах байя гэдэг зүйлийг төлөвлөсөн байна. За Нүүрээ би таа. За тэгээд багш хөгжлийн үйл ажиллагаа ерөн сайжруулахын тулд бид нар бодлого 4 зүйлээр сайж оруулах хэрэгтэй гэж бодсон байгаа. Тэгэхээр сайн өнгөрсөн тэр дэлгэцийн гарч шиг харж байна. Энэ санийх багш хөгжлийн төвд гүйцэтгэж байгаа багш нарын үйл ажиллагааг оноолж оноогоор ерөнхийдөө бэцэг тооцоо гэж тодорхойлсон байгаа. Яг л сургалтын боловсруулах газраас ер нь ашигласан багшийн гүйцэтгэлийн журам дотор бол тэнхэн байна. Багшийн хөгжлийн 100 оноо заавал хийсэн байна. Тэр 100 оноо дотор ямар ч зүйлүүд байж болно. Хамгийн гол 100 оноо биелүүлсэн байх хэрэгтэй. Энэ багш нараас бүрдсэн байна гэдэг тэр оноог бид нар тооцох бол энэ жилээс одоо та цагийн тооцоо хийж байгаа. Тэр цагийн тооцоонд бид нар бие цагийн тооцоо тэр 100 оноо хэрхэн тооцох вэ гэдэг энэ онооны хөлбөрийг эхний жил гаргасан. Энд бол алдаж онжоо зүйл байж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн энэ жил мөрдөд явах цаашдаа олон сайжрах байхаа гэж байна. За дараагийн. За тэгээ багш хөгжлийн төвд 2015-аас 2016 онд хэрэгжих төслүүдийг та харилцуулъя. Нэгдүгээр болохоор одоо 2015 оны 6 сарын 13-аас 28-ны хугацаанд Калгари их сургуультай гэрээ байгуулсан гэсэн энэ хейтер гэдэг энэ багш гэдэг энэ дипломын хийж байгаа. Энэ бол өөрөө мастер багш төвийн захирал. Тэгэхээр мастер багш гэж байдаг юм л да. Тэгэхээр энэ мастер багш гэдэг нь юу юм бэ? Энэ мастер багш нар маань их сургуультай мастер багш гэж нэрлэгдсэн тохиолдолд ямар одоо юу гэдэг бенефит гэдгийг түүнээс гадна мастер багш болохын тулд юуг өөртөө шингээх ёстой вэ гэдэг талаар сургалт явуулна. Энэ 4 өдрийн сургалт үүнд бол бидний заадаг бидний одоо багш нартай бий болох гэдэг тэр ур чадваруудыг бас хэрхэн заадаг юм бэ, хэрхэн өгдөг юм бэ гэдэг талаар ерөнхийдөө энэ сургалтууд явуулна. Тэгэхээр та бүхэн болон өөрсдийнхөө бусад багш нарт эндийн багш нарт энэ сургалтанд оролцох уриалаад цаашдаа скилл болон Оскар шалгалтуудаар дамжуулан ур чадварыг яаж болох юм болоо гэсэн тийм зүйлүүдийг ярилцахчаас та бүхэн хэлцүүлэхэд бас оролцоорой гэж хүсэж байна. За дараагийн за та бүхэн гэж анагаахын шинжилгээний сургалтын чадварыг дээшлэх гэдэг ийм төслийг сургалтын боловсруулах газар энэ жил бичээд тэгээд Кракоос буюу Солонгосын хүчний байгууллагаас 600 мянган долларын төсөл авсан байгаа. Тэгээд яг энэ төслийн тодорхой хэсгүүд нь бол хамгийн гол нь энэ сургалтын чадварыг дээшлүүлэх. Тэгээд тодорхой зүйлүүд нь бол бааж томьёо төхөөрөмж авах гэсэн.
Тэгээд энэ үйл ажиллагааны дагуу Сөүл их сургуулиас Arfelt Clinic International байгууллагатай бид бол 2 жилийн хугацаатай төсөл хэмжүүлсэн. Тэгээд энэний хүрээнд их сургуулийн хэмжүүлэлт бүтэц үйл ажиллагааны зохион байгуулалт их сургуулийн үн цэс бол байгууллагын соёлын гүйцэтгэх нөлөөллийн асуудал хэрэгжсэн. Төлөлтийг хийсэн эхний семинарыг 6 сарын 26-нд хийх гэж байна. Тэгэхээр энийг харахад гарчиг хараад таахан гарчиг дээр ярих дараагийн хэсэг. Энэ их сургуулийн дотор бид нэр хэдийгээр хичээлээ цагаа явуулдаг ч гэсэн бидэнд өөрсдөө бий болох үн цэс зохион байгуулалт тэдгээрийн урсгал байгууллагын соёл гэдэг зүйл маш хэрэгтэй байна гэдэг нь тодорхойлох гэж. Яг л энэ 2000 сая өнгөрсөн 3 сар болсон workshop-ээр манай сургуульд юу саад болж байна гэдэг тийм стратегийн workshop хийсэн. Тийм сургууль болгоны төлөөлөл оролцсон багш нар маань ерөнхийдөө бидэнд дутагдж байгаа зүйлүүд гаргаж ирсэн. Тэрний хамгийн гол төлөвлөгч зүйл нь байгууллагын соёл зохион байгуулалт их сургуулийн цаашдын гүйцэтгэх үүрэг тодорхойлсон нөлөөллийн бизнес процесс урсгалыг тодорхойлсон зүйл хэрэгтэй байна гэж гарч ирсэн. Ингээд эхнээсээ бүтцийн өөрчлөлтүүд явж байгаа. Гэхдээ энэ нэгдсэн нэг юм стратеги болон концепцээр суурьсан байж цаашдаа хөгжих юм байна гэдэг тэр зүйлийг ярьж байгаа. За ингээд цаашаа. За тэгээд ингээд төслийн хүрээнд энэ 3 өдрийн семинарын нөлөөсгээд бүх багш нар тэнд оролцоход нэрээ өгсөн багш нар байгаа. Тэр нэрээ өгсөн багш нарыг заавал таслахгүйгээр 63.5% болохгүйгээр 100% болцоосоо гэж би хүсэж байгаа. Яг бол багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох асуумж явж байгаа та бүхэн бүгдсэн баг. Байгууллагын соёлыг үнэлэх энэ нийгмийн асуумж явж байгаа. Тэгээд ингээд ярьсан имэйл асуумжууд яваад ярьсан үрдөнгөөр ингээд семинар тавьчих гаяа гэдэг. Тэгэхээр энэ нэг өөр тийм стратеги хэрэглэж байгаа. Урднууд бол бид нэр асуудал тодорхойлоод гэсэн. Ямар асуудал болохгүй байх, юу болохгүй ингээд хайдаг болохгүй. Тэгэхээр тэр асуудал нь ийм асуудал байна ингээд хайгаад ирэхэд дахиад асуудал гарч ирээ. Тэр асуудлыг хайгаад ирэхэд бидний манай байгууллага бидний хийж байгаа үйл ажиллагаа нь үнэхээр муу юм шиг харагдаад байна гэсэн. Гэтэл орчин үеийн концепц зөөр үзэх мэдж байгаа. Орчин үеийн концепц юу гэхээр болж байгаа бүхнээ гаргаад ирээ. Тэр болж байгаа бүхэн дээр үндэслээд байгууллага хөгжүүл байгууллагаа тэр соёлыг улам сайжруулах тэр аргаар бид нар байгууллага хөгжүүлэх тийм арга руу орж байгаа. Тэгэхээр энэ тэр аргаар хийж байгаа. Яг бол бид нар муугаа ярих юм бол тэр хүмүүс нар бид нар өөрсдөө ийм муу юм ингээд тэрийгэ бие биендээ түгээж хатаасаар айжмдаа өөрсдөө хөгжих хэлбэг хөгжих зориггүй олон муу юмшиндээ гэсэн бодлого байдаг. Өөрсдөө хөгжиж чадах байдаг юм байна л да. Тэгэхээр энэ шин одоо харагчлаа хийж байгаа анхны workshop манаас бол тэгэхээр энэ workshop-ээр та бүхэн хийсэн байна гэж би бодож байна. За тэгээд багшийн хөгжлийн үйл ажиллагаа 2016 оны хичээлийн жилд багшийн хөгжлийн төвийн бүтэц хүний нөөц үйл ажиллагаа сайжруулах гэдэг зорилттой эхлээд төлж байгаа. Багшийн хөгжлийн төвийг шинэ байшин биелүүлэх. Тэгээд улмаар зайн сургалтуудыг явуулдаг болох байх. Дээр нь 100% буюу 50% биш 100% full time одоо мэргэжилтэнтэй болоод тэр хүмүүс үйл ажиллагаа өөрөө бие даан чадвартайгаар зоригтойгоор шинийг улам хийжсэн үйл ажиллагааг улам бүр шинжилгээ сайжруулж авч явах тийм хүчтэй тийм хүнийг авч ажиллах гэсэн бодолтой байгаа гэдэг. За хоёрдугаар нь үйл ажиллагаа төлөвлөгөө өгөх хэмжээ хөтөлбөр сургалт судалгаа гарын албад боломжтой байна. Хоёрдугаар нь энэ дуржигч зүйлс хамгийн түрүүнд юу вэ гэхээр бид Азийн хөгжлийн банкны төлөвлөгөөнд оруулсан байгаа. Багшийн хөгжлийн стратеги төлөвлөгөө гэдгийг гаргаж авъя л гэж байна. Тэгээд төлөвлөгөө гаргаж аваад төлөвлөгөөний дагуу ажиллая. Тэр зүйлийг байж тэгээд багш нарын мэддэг багш нарын үүн дээр оролцдог тийм байна. Хоёрдугаар энэ олон багууд ажиллана. Гэхдээ үүн дээр нэмээд өөр төрлийн багууд ажиллахыг үүсэхгүй ганцхан сургалтын энэ сургуулийн хэмжээнд явагддаг биш. Бусад сургууль бусад байгууллагуудыг хамарсан бай гэж анхны үйл ажиллагааныхаа алтмуудыг хийсэн байгаа. Жишээлбэл манай хөтөлбөрийн болон нэлгээний хэлбэрүүдээр бол бид нар эрүүл мэндийн хөгжлийн үндэснэлтэй болон сургалт эрхэлж байгаа эмнэлгүүдийг бид нар эмнэлгүүдийн хүмүүст бид нар сургалт явуулаад эхэлсэн. Тэгээ энэнийхээ эмнэлгээ гэж гэсэн өөрөөхөө зааж байгаа багш нарт нэг муу биш байлаа бас хүмүүст үгүй. Хамгийн гол нь энэ олон багууд ажиллахдаа энэ жил оролцсон энэ таа хүн олон ихтэй залуу багш нараас гадна тэрний цаана үлдээд байгаа тэр олон багш нар ялангуяа техник хэлж байгаа техникийн салбарыг тэргүүлж байгаа тэр багш нар маань илүү оролцоосоо тэр багш нар маань нөгөө өөрсдөө улаарч зайлна улаан айлын гэж бодох
тэр сэтгэлээс гараад илүү ногоо айлын цаашдаа өөрийгөө байнга хөгжүүлж тэр сэтгэлээрээ цаашаа хөгжих юм бол бид нар хамтдаа юм хийж болох юм байна гэж бид бодоод байгаа. За тэгээд хичээлийн энд нэг зорилго байна. Юу гэхээр багшийн хөгжлийн төвд дээр та бүхэн хичээл зааж магадгүй. Бусдаа хичээл өөрөө ямар нэг хөтөлбөр гаргаад одоо шиг сайн зөвлөмөө өгш. Энэ ирч цаг эртэж хүн үлээ уушлаа. Өглөөний хүн гэдэг тэр сургалт явуулж магадгүй шүү дээ. Тэгвэл тэр сургалт маань үндсэн багшийн ачаалтад дадлын цагаараа тооцогдоод явуугүй. Семинарын цагаараа тооцогдоод явуугүй гэж. Яагаад гэвэл энэ ганцхан оюутан заасан юм шиг. Тэр зааж байгаа цагийн бид нар үндсэн багшлуулаад ийм дэмжлэг болов бас багшаа хөгжүүлэх хөшүүр болгоё. Багш болон өөрөө багшийн хөгжлийн төвд өөрийн гэсэн брэнд ч юм уу эсвэл тийм сургалттай байг. Тэр сургалт нь олон хүнд хүрч нөгөө багш нарыгаа улам хөгжүүлсгээ гэж багшийн эрхийн нэг академик төвшөнд ойлголтыг дээр хандлагатай багш нарыг бий болгоход туслаасаа бодож байгаа. Энд нь бол өглөөний одоо манайд нь бол өглөөний хүм биш шөнийн хүм болчиход өглөө усч чадах бол хэцүү байх шиг байна тийм ээ. Тэгэхээр өглөөний хүм болох зорилго хүртэл тавиад ажиллахад бидний боруудад байх юм байхгүй. Тийм хүмүүсээ бид дэмжих бас боруудад байх юм байхгүй гэж бид бодож байгаа. За тэгээд дараагийн тэгээд I'm just listening to that. Хаппен хэсэгтэй. Тэгээд нэг юм бас төгсгөл нь санагдлаа. Энд хөтлөгч хийж байгаа нэг хүн байна л да. Тэр юу гэхээр манай баясгалан багш. Анагаахын сургуулийн том техник хэрэглэгч. Тэгээ энэ өмнөд багшийн хөгжлийнхээ төвийн тайлбар бол хөтлөгч гэдэг бидэртэй бас хамт оролцсон. Баярлалаа. Яагаад хүмүүс жишээ авсан. Ялангуяа баясгалан багш маань өөрөө би багшийг хөгжүүлэхийн сургалтын асуудал, багшийг хөгжүүлэхийн асуудал ганцхан сургалт биш юм чи. Төсөл хэрхэн бичвэ, би яаж мөнгө олж авах вэ гэдэг энэ олон зүйлийг бид биеиндээ сургамж чадж байгаа нь биеиндээ сургамж чадаагүй нөгөөдгөөс өсөв. Энэ чинь багшийн хөгжлийн үйл ажиллагаа. Ингээд энэ хүн хөгжих залуу хүмүүс та өөрсдөө хөгжиж ирээдүйн энэ сургалтыг авч явах олон юм хийлгүүлжтэй. Ганц хоёр хүн биш олон юм хийлгүүлжтэй. Тийм сургалт болоод та бүхэн хүчин зүтгэх хэрэгтэй. Тэгээд би өнөөдөр баясгалан багшаа гараад байгаас талархлаа гэж хэлэхэд. За тэгээд баясгалан багшаагаас хэлнээр Эрдэнэ чулуун профессор маань өнөөдөр энд өөрийгөө ногоон улаан гэлбэр ногоон гэж суулж байгаа бас багштай баярлалаа гэж хэлээ. Тэгээд та бүхэн бас түгээн баярлалаа. За тэгэхээр та бүхэн багшийн хөгжлийн талаар тэгц ажлын талаар сонслоо, хэлцүүлэг сонслоо. Тэгэхээр санал хүсэлт асуулт байвал 5-10 минут хийчихэд энэ үедээ яаж хэлцгээе. За их ч юм шиг. Багшийн хөгжлийн төвөөс багш нар руу имэйлээр байнга зар явуулж байгаа юм шиг. Тэрэн дээр холбоотой асууж болно. Бодлоготой одоо шээ. Энд дээр гарч яваач тайлбарлаж байна. Энэ сургалтууд ер нь ингээд тодорхой удирдал болсон явагдсан. Удирдал нэг ч явуулж магадгүй, гурван ч явуулж магадгүй. Тэгэхээр зарим сургалт маань нэг хийж байгаа та. Тэгэхээр тэр сургалт дараа чи дахиад хамаарах гэж байна. Гэтэ улам бүр сайжирч байгаа байна. Тэгээд өрсөлдөлтэй байдаг байна. Тийм учраас зар ирэнгүүд нь шууд болох хэрэгтэй. Тэгэхээр бас нэг юм. Баялагчтай миний тэгэхээр бүртгүүлч манай тийм юм үүсэж шүү дээ. Бүртгүүлээд ирдгүү бүртгүүлдэг багшнаар мэдээд үүсэ. Тэр хүмүүсийн одоо нэг тэгэхээр юу гэж энэ дараа бүр олцоо дахиж хамраа бүртгүүлээ чи. Тэгэхээр дараагийн юм дээр байна. Тэгээд нэг өөрөөр хаалгач байна. Тэгээ өөрөөр багтааж болохгүй томроо. Нөө шин байшингаа одоо тэд 25 хүн биш. Нэгээр хүн орчтой том нэг зүйлээсээ нөгөө гурван эмэгтэйгээ шууд холбогдоод нөгөө шууд амьд ярьдаг тэр юм ашиглаад судлаа толгочлаа. Тэгэхээр жишээлбэл сая манай одоо юу гэдэг хөтөлбөр харилцан жамсран багш ч юм уу одоо сургалт харилцаж байгаа олон багш нар тийм ээ зөвхөн сургалтууд байна хамаа багш нэг ч багш хамаа холбоо заяа гэх юм нэг эсвэл багшийн асуудал профессийн асуудал профессийн үнцнийг ингээд багш нартаа гурван амьтараа яриг одоо шууд ямар ч юм
хоцрол байхгүй. Яг тэр сургалтуудыг бид нэр ашиглаж болно. Тэр нь нэшнл институтээс нөгөө бихээ үеийн байгууллагатай хамтран авсан төсний хүрээлэл юм байна. Тэгээд ер нь бол цаашдаа сургалтын боловсрол цэцэрлэх газар үнэлгээний одоо төв болох айлруу шилжиж бодлого гаргадаг тодорхой хэдэн хүүхдэд байхтай бодлого гаргахад энэ хийх сургуулийн талбарт авч явж байгаа. Тийм байлруу багшийн өшгийн хэрэг болох байна. Цаашдаа ер нь тэнхэн болгох гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр цаг зав өргөн байж бид энийг цугласан байна. Тэгэхээр энийг энэ агшнаа дурсамж болгоод бүгдээрээ батарейд татварцгаая.